Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино ярих гэж зовж явах хэрэгтэй тийм. Төрийн бодлого гэдэг нь айц юм. Үгс авахар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үгс санаа тавьж байна. Надаа үгс санаж байх хэрэгтэй. Би бол түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө яана. Арчлалын төлөө яана. Энэ Улаанбаатарч бидний 90 оны хэлсэн. Тэр нарын хөрөлцөхийнхээ энэ зал их дуртай юм аа тийм. Ардын намд бас илжих гэж очсон чинь намайг болохоор намын сэв суулна гэдэг аваа. Бас нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намайг хүчтэй жийж гаргаж өндөр хайсан юм шүү дээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Миний өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн за Мон уран компани ерөнхий захирал Наранхүү хүрэлцэн ирээд байна. Танд орой мэнд хүргэе. За тань ч гэсэн орой мэнд хүргэе. За би таныг танилцуулахдаа гид гацлаа л да. Яагаад тэгэхээр улсын хурлын гишүүн Наранхүү гэж хэлээл тэгэл цаашаа байхгүй Мон ураны Наранхүү гэл өшөө цаана өчнөө юм гуншин бодогдод идэг. Алиг өрөнд танилцуулбал зүгээр үү? Наранхүү гэдгээр нь танилцуулах. Зүгээр л Наранхүү юм. Зүгээр л. Яагаад? Ер нь хамгийн гол нь өөр хүн бол шүү дээ. Та ч улсын хурлын гишүүн шүү дээ одоо. Тэгээд болцсон юм даа гэж. Тэгээд За тантай холбоотой бол маш олон дуйлан сенсац байд юм байна. Таны тухай бол домог бол маш их байд юм байна. Энэ болгоныг би тантай өнөөдөр ярилцахаар таныг урьсан. Та тэгээд цензургүй ярина гэдэгт бол би итгэж байгаа. За өнөөдөр Анууд банкны шүүх хурал болох гэж байгаад хойшлолоо л доо. Тэгэхээр Ануудын хэрэгт таних холбоотой гэж бас их олон жил бичлээ. Би танаас нэг удаа ч өөрөөс чинь асуух боломж бол гарч ирсэнгүй. Тэгэхээр та үнэхээр энэ хэрэгт холбоотой юу? гэж Ануудаас зээл авсан төлсөн тэгэл дуусаа шүү. Хэдэн төгрөгийн зээл авсан бэ? Олон тэрбум бохоо. 25 тэрбум. 15 бах. Манай чимиг тэгэл нуулаал нэмэл явчихдээ шүү. Харин тоонууд зөрүүтэй байна. Тэгэхээр мэдээлэлүүд уншсан. Ер нь бол Ануудтай би 10 гаруй жил хамтарч ажилласан. Энэ хугацаанд эргээ бодсон чинь 12 тэрбум төгрөгийн хүү төлсөн мэт. За. Тэгэд яхад Анууд банк дампуурууллаа тэглээ инглээ гэл бичдэг. Энд бол заавал нэг тийм тайлбар өгөөд тэгэл тийм сүртэй юм биш шүү дээ. Тэгэл хэсэг хүн тэгж бичих нь гой санагдчихж байгаа. Тэгэл тэр хүмүүс бичлээ. Тэгээ тэрэнд би заавал нэг хариу өгөөд байх шаардлагагүй л гэж боддог шүү дээ. Банкны найдваргүй зээлийн жагсаалтанд таны авсан мөнгө орцсон байсан тал гол сенсац гарч ирсэн биз дээ. Үгүй манайх 12 оны 6 сард төлөх хугацаатай байсан. Тэгэл гинт банк байхгүй боллоо мөнгө төлгсөн. Тэгэд мэдээ зээл авцсан газар чинь тэр чинь одоо үгдийн бэлнээр нь хадгалал Анууд маргааш дуудах болов уу гэл тэхгүй шүү дээ. Тэр мөнгө чи хэрэглэн ш тэр чи хүү төлж байгаа юм шиг. Тэгэл дараа нь төлгсөн тэгэл төлсөн. Бүгдийн төлж барагдсан. Бүгдийн төлсөн. Ганцхан борог манай компани бол харин бусад компаниуд бол хүү мүүгээ бол 70-80% хөнгөлүүлсэн шүү дээ. Манайх бол нэг төгрөгч хөнгөлүүлээгүй. Бүгд бэдсэн тохироо ичдэг шүү дээ, тэ компаниуд дампуурж байгаа банкны. Манайх бол яг авсан хүүгийн нэг мөнгө хасалгүй төлсөн. Тухайн үед одоо тэр Анууд банк байрлаж исэн байрыг таны байр байсан, тэр байраа барьцаан тавьсан байсан гэж үнэн үү? Үнэн. Тэднээс ч гэрээ хийгээл яаж байгаа юм чинь тэгээ. Үнэн тийм багантай дээвэргүй нэг хэлбэртэй байраад өгсөн шүү дээ, тий. Тэгээд би одоо жишээ нь Анууд банкны туузын захирал Даваа гэдэг хүний ярилцлагыг санаж байна л да. Одоо 2 жилийн өмнөх ярилцлагуу да гэж бодогдоод ах юм. Таныг одоо Анууд банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж исэн их төртөө муудалцсны улмаас энэ банкыг дампууруулах ажиллагааг таныг эхлүүлсэн гэж. Нэгдүгээрт энэ олон жил хамтарсан банка дампууруулах сонирхол надад байхгүй. Хоёрдугаарт би одоо ямар ижидийн хүн биш. Дампуур гэхээр дампуурчдаг биш. Энэ бол банкны л асуудал. Уу яг таныг улс төр бизнесийн салбартай их ойрхон байдаг. Нэг ёсондоо та бол одоо олигарх хүн шүү дээ. Улс төрдөж нөлөөлж чаддаг, бизнес нөлөөлдөг банкны салбарт байдаг. Тэгээд банкыг дампууруулах. Тэрийг хэн батлаад Даваа гэж хүн ярьсан мэлээ. Тэр хүний л бодлохгүй. Тэр хүн тэгж ярмаар байсан. Тэгэл тэрийг ярьсан. Яагаад тэр хүн таныг тэгж ярихаар болов? Гэхдээ ер нь нэг юм байдаг штэ. Би амьдралдаа нэг юм ирхэн болгодог. Хэрвээ би буруутай бол шударгаар хүлээчихье гэж боддог. Хүн ер нь өөртөө буруугаа өгж явсан тэр цагт хүн хөгждөг.
А тэрнээс биш энэч буруутай, тэрч буруутай, энэч буруутай би ерөөсө буруугүй гэдэг хүн цаашаа хөгждөг. Тийм учраас бол надад хэнийг нэг буруутгах надад тогтын тийм шалтгаан байхгүй. Тэгээд тэр хүн чөлөөт ч Монголд хин ч юу ч ярина. Тэгэл даваа ярьсан, чи өнссөн. Тэ би сонслоо ингээл амьдрал үргэлжилж байна. Сони би зүгээр байсан хүн дээр гинт таныг нэр цохоод ярихаар л жоохон эргэлзээ түрээд байгаа байхгүй. Юу? Даваагийн ярьсан үний юм биш үү згээд. Тэгэл чи бас Та манай үзэгчдэд бас тайлбарлаж өгөх ёстой шүү дээ. тэгэл би авсан төлсөн энийг Монголын ард түмэн бүгд л мэдчихэж шүү дээ. Хэрвээ их хурлд чинь бол ерөөсөө үүсгэн байгуулсан бүх компани чинь маш нарийн шалгаж байгаа юм шиг. Үнэхээр өртөө өөргөө юу. Тэгэл өртөө бол намайг юу ч ингээл болоод байгаа ч дээ. Нэг хэсэг таныг 90 сурвалжилж जैन цухтагаа явчлаа хайшаа явчихвал бөө юм болсон бас худлаа юу. Гэхдээ нэг сонио уншижсэн чинь Монголын тусгайгийнхан Канадын хил дээр харсан Канадын хил дамж гүгээд манайхан Америк руу алдчихлаа гэж бичдэж штэ. Тэгээ тэр чинь хүн уншаад одоо хошин шог гэж хэлэхэд айшаа үгүй гэж хэлэхэд айшаа тийм гэж. Тэр болгонд тайлбар өгөх юм бол хаана амьдрах юм бэ? Таныг улсын хурлын гишүүн болоход бас нэлээд хилэн дагсан. Мэдээж өмнөх домгууд ч нь бол бүгд босч ирсэн тийм ээ. А яагаад та арчилсан намд хэлсэн? Угаасаа хүмүүс их гайхаад байгаа. Арчилсан намайг би бүр олон жилийн хүмүүс дэмжсээр ирсэн. Бүр арчилсан намын анхны одоо хөгжим гэрэлтүүлэгт 8 нүүр Монголд орж ирэхэд би гитарч өөжгийг явж авцруулж тэгээд энэ бүх шоунуудыг чинь тэрүүгээр хийж ингэж би бас хов юмраа олон жилийн өмнө шүү дээ. 90-д он үү тий, жоохон бацаан байл ш, 20 идэх юмстай. Тий. Тэр үеэс л эхлээл ингээл арчилтай холбоотой шүү дээ. Биднээс арчлалын буйнд л өнөөдөр ийм сайхан амьдарч байгаа шүү дээ. Энэ бол одоо нууж хагаадах юм байхгүй, бүгд л одоо мэдж байгаа зүйл. Хэдэн онд хэлсэн та арчилсан нь? Арчилсан онд бол би саяхан хэлсэн, сонгуулийн өмнөх хэлсэн. Сонгуулийн өмнө яг хөө зөндөө сонголтууд гарсан л да. Тэгээд би арчилсан намынхандаа хэлсэн. Би нэр одоо би дааж нэр дэвшингэхгүй. Би бол та нарыг эргэлзүүлээд ингэхгүй. Эхлээл би намд чи хэлсчи та нар сонголтоо хийл гэсэн. Тэгэл сонгосон. Та ардын намд элсэх бол боломж бас байсан тийм ээ. Намууд тань санал тавьж яах гэж сонсоод байсан л та. Одоо нэг өөргөө мундаг юм шиг тэгээ яриад тах чи бас онцгүй шүү дээ. Яагаад? Та мундаг болол намд санал тавьд аам шүү. Чи над бол хинч санал тавьдаг байхгүй юу? Гэдэг бол над тавьж болно шүү дээ. Харин тэгэхээр та өөр л байл л та. Тий, тэгэл тавьсан. А яг энэ үгний ард ямар үг хэлж байгаа та бол мэдэж байгаа. Та энэ их хурлын одоо нэр дэвших эрхийг мөнгөөр худалдаж авсан уу? Авсан бол хідээр худалдаж авсан гээ. Амьдрал чинь ийм штэ. Амьдралд өнөөдөр мөнгнөөс үнэтэй, эрх мэдлээс үнэтэй нэг зүйл байгаа да. Тэгээ тэрийг хүмүүс ингэж жоохон өмнө хүмүүс нь сонголтоо хийж өгдөг юм уу? Амьдралын гоё чи надад итгэх, би чамд итгэл амьдралын гоё болохоос биш. Чи дарга байх, би дарга байх, би эсвэл мөнгөтэй байх нэг гоё зүйл биш штэ. Зүгээр өнөөдөр тэр нандин итгэл гэдэг юм бүх юмны үндэс гэж хоёудаа бодд юм л. Жишээ нь манай энэ хааныг одоо Тэнгэр бурхан туслаад дэлхийг эзэлсэн юм шиг яриад байгаа. Би хувьдаа шал өөр ойлголттой. Шинчэнд цаас өгч. Нэг цаас өгч. Итгэл гэдэг бол ийм цав цагаан цаас гэнэ л дээ. Итгэл. Энийг чи ингээд бодчих. Тийм. Энийг дахиад ингээд тэмүүлээ. Хизээч түрүүнийх шиг ийм гоё цав цагаан болохгүй. Тийм нандин имийг л хадгалж, тийм хэврэг имийг гоёор нь хадгалж чадсан л тэр хүний аав их хүч байгаа болохоос биш. Тэр хүнд би өөр хүч байдаг гэдэгт бол итгэдэг. Бид хоорондоо амьдралынхаа тэр гоё цав цагаан байх итгэлийг хаяа нэг бацчаа дахиад гоё болох гэхээр тэр нь байдгүй. Тэр бол амьдралд тагч олддгүй итгэл гэдэг бол. Тэгэхээр бид бол энэ итгэлийг ийм цав цагаан цаасаар нь байлгах чадах юм бол жишээ нь чи тэр өнөөдөр дөнгөж танилцж байна. Бид хоёр насан туршдаа биеиндээс итгэлийг цав цагаан цаасаар байлгуул тэгэл өхөө хөтлөл хоёр үеиндээ баярлалах шүү дээ. Өөр яах. Ингээ базаа хийчихвэл тэгэл дахиад нөгөө итгэл чи юм болчихвол тэгэл утгахгүй шүү дээ. Хичнээн ингэж тий хичнээн чинийг одоо ингээд нэг саяных шиг болгочихлоо. Тий. Тэгэхээр дандаа ингээд нэг мөнгө яриад, эрх мэдэл яриад тэр байх нь өнөөдөр нийгмийг өөр тийш нь л аваа яваад байгаа шүү. Өөр гоё юм байна шүү дээ. тэгэхээр
Ер нь мөнгөтэй эсвэл бизнес хийгээд амжилтанд хүрсэн хүмүүсийг бол хэл ам бол тойрохгүй дайрч гарах нь ойлгомжтой. Нээлттэй нийгэмтэй. Зүгээр тэр айгүй хэл амн дотор тэр дайралтанд нийгмийн тэр дайралтанд дотор хүнээрэл үлдэж чадсан эцэг бүлэгт ялдаг шүү дээ. Тоохгүй шүү дээ. Яах вэ хүмүүс зарим нь хорвоогийн чам юм чинь зарим хэсэг нь муулаад үз, зарим хэсэг нь магтаал үз. Амьдрал явуулчлаа. Би бол ер нь нэмзгэлдэггүй шүү дээ. Ер нь муулчлал баярлдаг гэж байна. Дээр бүрээ ахын ярилцлага нь байсан. Тий. Муулуулах гоё шүү дээ ер нь. Яагаад? Гэхдээ яахав тэ муул гэлтэй тэгээд нэрж тийм муу юм байгаа юм билүү бас бодож үзэх хэрэгтэй шүү дээ. Та нэг чиглэл мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ хийж байгаагүй юу? Хизээч хийж байгаа. Нэг ч юу? Нэг ч хийж байгаа. Ганц удаа ч болов уу? Ганц чамд жишээ нь би хаалтын гэрээ гэж юм ярьж үзсэн үү? Үгүй, үзээгүй. Тий. Тийм юм баггүй. Чамаг бол хэвлийн жинхэнэ эрэг гэдэг шүү дээ. Тэр чамтай би нэг төрний хэрэггүй багт би өөр хинээр одоо ингээл тий яах бичгэл гэдэг шүү дээ. Хэдэн сонин тэгэл намайг бичээл хүмүүс авч уншаал ашиг орлоготой байдаг бол тэгэл бас нэг буян шүү дээ. Хамгийн хэрэг гэдэг нэртэй натал гэрээ байгууллагыг бодоход та ер нь бодож яагаад ер нь тэгэл чамайг сонгож ярилцлага хийж байгаа юм ч гэсэн тэр шүү дээ. Юу шүү дээ. Гэхдээ тэгэл чамайг чөлөөтэй асуух бах. Тэгэл бас өмнөнийг хэлж чадах бах. Сая за дүнжин гар үзахын нээлт боллоо. За энэ захыг ямар учиртай бирс ойлгодог. За хоёлаа энэ захыг хэд хэдэн асуултаар явъя. За 100 сэтгүүлчийг ханианд явуулахар боллоо. Нэг өдөр л гэртээ байжсэн тэнд цастаал тэгээд тэр эдгээр танаа сэтгүүлч нар ханианд явахгүй шүү. Би өөр гайхаад очиод юу болчих вэ яач үгсч дүнжин гарын нээлтэн дээр 100 сэтгүүлч ханианд явах. Суглаа суулж. Ийм л юм болсон юм л да. Олон жил ингээ ажиглаад байхад 100 жилийн өмнө зах байж ажилласан одоожсэн гадаа ингээд өнөөдөр цаг үе өөр болсон шүү дээ. Чи ч гэсэн ингээд наран туул дээр нэг 8 цаг зогсдоо ямар хэцүү вэ? Өнөөдөр дэлхийн нийтээрээ дулаан захт ордог болсон. Зах гэжтэй худалдааны төв. Тэгээд энэ ажлыг ер нь бас хийж олон нийтэд сэтгүүлч та бүхэн бол цааш нь бас дамжуулж ойлгуулах ийм ажил хийдэг. Тэгэл би үрсэн 1000 сэтгүүлч үрсэн шинжил болж исэн 100 сэтгүүлч 6-700 за 1000 за арай хүрээгүй 7800-аад бэлгэл лав ингээл явсан байсан. Тэгэд ирээд би намайг магтгээгүй, муулгээгүй ийм л ажил хийж байгаа. Тэгээ та бүхэн үзэж чаар. Ямар нэгэн гэрээ мэрэ хийгээгүй. Ямар ч гэрээ. Манайхаас жишээ нэг сэтгүүлч суулсан мэлээ. Танихгүй шүү дээ би тэр 100 сэтгүүлч одоо. Ямар ч байсан одоогор ман ураанаас гэрээ орж ирээгүй л. Юуны гэрээ? Хаалтын гэрээ. Гişэнч байна. Гэхдээ тэгж хардаад байна гэх шүүнэ. Энд ч одоо танайхаа сэтгүүлч нараа явуулж байгаа бол хаалтын гэрээ хийсэн ман урааныг одоо магтан дуулна нэдэр гээд ингээд дарамтлаа. Манай улс төр бизнесийнхний би хувьдаа нэг том алдаа гэж бодд юм л да. Өөрсдөө ингээд сэтгүүлчдийг даваргаад байгаа. Хүн муу ээж болно гэдэгт байгаа ус хүн эвлэрэх хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Ямар бит хоёр хоёулаа бурхан биш. Чамд ч дутагдал байгаа, надаас ч дутагдал байгаа. Тэг яад юм бэ? Тийм үстэй хүний амьдрал юм чинь. Би бол эзэж хийхгүй наа. Яваа амьдралдаа. Эзэж одоо намайг битээ муулаараа гэд мөнгө өгөө явж байгаа нь өндөө онголохгүй. Яах вэ муулаг тэгэл хувь зэтэл сэтгүүлч нар хизээ явах уу? Тэрэнд нь би оролцоог нөө компани ажил учраас тэгээд одоо компаниа шилжүүлсэн үү та? Их хурлын гишүүн болчоор чи компаниасаа татгалздаг үү? Үгүй захирлаас нь. Захирлаас. Хувь эзэмшигч бол хിവэрээ. Тийм тэр талаас нь би яриад байгаа. За. Тийм. Олон жил компани захирлага хэлсэн чи манай компани гэж яриг яриад буруутсан шүү дээ. Энэ одоо гишүүнээ мартцсан яагаад. Тэгээд компани хувь эзэмшигчийн хувьд ярьж байгаа шүү. Манай компаниг хэлчихвэл чи нөгөө юу ягаараа уучлаарай. Тий. Тэгэхээр бол тэр 100 сэтгүүлч ирсэн сугалсан яах вэ шинжил болж байна. Бид 100 сэтгүүлч хаянаа нь явгал та яагаад болохгүй гэж. Би ч бас тэгж бодож байна. Дараа жил 200 явуулах боломж байхгүй. Гэхдээ ер нь явуул 1000-ыг ч явуулчих л гэж боддоо шүү дээ. Тэгээд өнөөдөр хүний хүчин чадал чинь хэмжээтэй юм болохоор тэгээд жил болгоныг 100-г явж идэл. Ер нь 1000 сэтгүүлчийн шинжилгээг бид нас хийж өгье гэдгийг бас манай тэр компани хамт олон бас хэлсэн шүү дээ. Жил бол тийм 1200 зэрэг суугч чадaltaй. Аль заална? Тэр дүнжин гарын заал. Хоолны заал, хоёр хоолны заалтай байхгүй. Нэг зааланд л 1200 гэдэг чинь 2400 хүн зэрэг суугаад хоол идэх хүчин чадалтай. Тэгэхээр одоо за сэтгүүлч нар ингээд очиж шинэ жилээ хийжлээ сайхан боллоо. 100-100-аараа гадагшаа явчлаа.
тэгчээд танахыг одоо амир бичээдэвэл та уралдсан юм биш маркетингийн багч нь уралдсан. Тэр чинь маркетинг биш үү? Ер нь л манай компани надаар хүмүүжсэн учраас ер нь их тоохгүй шүү дээ. Тийм үү? Тий яа тийм тэгээд тэр хүмүүс бичээлтэй. Тэр хүмүүс тийм сэтгэл үлдсэн бол тэгээд бичээлтэй. Болно шүү дээ. Хамаагүй чөлөөт. Одоо дүнжин гарав гэдэг зах чинь тэгээд зөвшөөрлөлтөд завхуулж таарч гинэ үү? Зөвшөөрлөгөө завхуулж таарч гинэ. Нээлттэй хийгээл хүн амт өрөөл бүжигнүүд нээлт биш ээ. Сая бол барина гэдэг. Нээлт биш зүгээр сэтгүүлчтэй ийм хийж байгаа танилцуулга. Гадна кабель жоо холболтууд дутуу байгаа гэсэн тэгээд тэрний хийдэд ашиглалтанд орох баг. Өнөөдөр бид урагшаа авах хэрэгтэй шүү дээ. Гол нь арга хүү хийж байгаа одоо биш нэг монгол хүн хийж байна, нэг монголчууд хийж байна. Тэнд олон залуучууд бас нэг 300-400 залуучууд ажиллаж байна. Өшөө дээр нь тэр худалдааны төв бол шууд 10,000 машин зогсох хүчин чадалтай 5-аас 6 15,000 хүний ажлын байр. Өнөөдөр бүгд л тийм ярьдаг шүү дээ. Тэгээд за яг тийм зах хэрэгтэй. Үнэхээр наран туулыг бодвол дотор ядаж дулаан газар зогсон тийм үү? Дулаанаас гадна манайх биш тийм шүү дээ. Бүр бохир агаар хэмждэг халаалтын системтэй. Агаар бохирдлог бол автоматар сороод цэвэр агаараар хангадаг. Бас хамгийн орчин үеийн бүх одоо лифтэд Suzuki, Hovel гэдэг халаалтын систем дэлхийн номер 1 систем. Хөргөлтийн систем Америкийн номер 1 систем. Ер нь бүх минь нэг очиж үзэлтэй. 1000 сонсгоос нэг үзээ. Тэгээд энэ чинь бас ийм юм байна л да. Улаанбаатар хотод энэ цэвэр усны нөөцийн тархин дээр нь аваачаад барьцсан байгаа чинь зөвшөөрөлгүй. Одоо хурааж авна гэдэг. Тэгэхээр ийм юм ба. Цэвэр усны хамрагдах талбай бол 100,000 га газар дээр нөгөө цэвэр усны худууч юм ингээд нийтээр байрладаг байхгүй. Ганц эн чинь биш шүү дээ. Хар усан тухай, гачуурт гэдэг би бүхэл бүтэн 100,000 га газар гэж боддоо. Тэгээд тэр төмөр замын дагуу байгаа хэсэг газар л байгаа. Зүгээр л тэр захирамжийг хүчингүй болохтой том газар нэг хүн төгсөн байна гэж л хүчингүй болгосон болохоос биш. Энэ хийсэн ажлаа яахын тулд нөгөө цэвэр ус гэдэг нь хамааруулаад байгаа. Тэр цэвэр усны зоонд ерөөсөө байхгүй. Уучин Улаанбаатарын цэвэр усны зоон Дөөрийн театраар байсан гэж байгаа. Тэгэхээр одоо бүр хуучныг санах юм бол Дөөрийн театраас урагшаа бүх барилгыг одоо нураанг бол Улаанбаатар гэж одоо тэр чигт нүмсэн доор. Цэвэр усны нөөцийн сан дээр байрлаагүй гэсэн үг. Байрлаагүй. Зөвшөөрөл бий юу? Гэхдээ тэр чинь бүх юм байгаа шүү дээ. Энэ цэвэр усны нөөцөд хамаарагдах газар биш ээ. Тэр чинь бүх юм зөвшөөрөлтэй. Үгжил дураараа очивол цэвэр усан дээр ингээл бариад. Бид хайчсан таныг яаж дураараа тэг очив бэ? Тийм дураараа барьдаг юм гэж энэ Монголд нэг түүц барихад өнөөдөр ямар хэцүү вэ? Тэгээ яагаад хотын цагаагнаас хурааж авна гэдэг. Гэмитгэхгүй одоо энэ хүн л ураан л гэдэг юм. Тэгээд би бол бодчаа. Тэгээд нөгөө хэвлэл мэдээлэл чинь 4 дахь засаглал гэдэг. Чи хотын дараагийн дагуулд ирэл та хамт очлоо. Үүз. Юм чинь 1000 сонсгоос нэг үүз гэж монголчууд хэлдэг чинь бас учиртай шүү дээ. Үнэхээр юу хийж байгаа? Би бол нэг ч очоогүй юу? Өрсөн. Ирээгүй. Тэгээд телевизээр нэг гоё инээмсэглэл хүчингүү олж байгаа гэдэг. Энэ надад хувьд хотын дараагийн хувьд бол бидний аав шиг л хүн шүү дээ. Энд чинь бүх юм санаа зовох хэвээр тэр хүүдэн төрж байгаа хүмүүсийн төлөө тим юмыг инээмсэглээд нэг өнөөдөр тэр цаг үе өөрчлөлтсөн шүү дээ. Бүх юм нураан, сөнөөн, боон хаагдуулна. Одоо тэгээ хотын дарга хэн байхад тэр газрын зөвшөөрлийг авсан. Тэр ийм сонио 99 онд авчихсан. Тэгэхэд газрын албаныхан намайг хамгийн тэнэг залуугаар шалгаруулж ирсэн. Энэ ямар тэнэг юм бэ? Ийм газар аваад ийм их газрын төлбөр төлөөд өстой тэнэг юм даа гэж бүр ярьдаг байсан байхгүй. Одоо цаг үе өөртөө 12 жилийн өмнө 13 жилийн өмнө тэр үед бүр талигач манай нутгийн нөгөө наран цэцэрлэх маань Эрлийн Эрдэнэтийг бүр дуудж ирээд загнаад газар өгчсэн гэж байна шүү дээ. За чи нэг хэдэн орон сууц барьчихаа. Авчи гэдэг үү? Тий аав гэд. Нөгөөтгөнгүй чи надаас газрын төлбөр мөнгө авах гэдэг ингээ уурлаад авахгүй гэж зогсож исэн гэж. Одоо энэ жаргалан хотхон барьсан газрыг буянгийн жагаад орон сууц бүрээс тэрэг өгсөн. Тэр хөдөөний тэр газраар яад ингэж уурлаад хаяад гарч исэн гэж. Тэгэхээр өнөөдрийн 13 жилийн өмнөх юм 10 жилийн өмнөх юм тэр чи өөр шүү дээ. Ер нь бол Монголд энэ газрын тухай асуудал бол үндийг нийттэй юм байна. Нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгд ордог байж бид энийг зөв менежмент хийгээд ингээд эдийн засгийн зөв эргэлтэнд оруулах хэрэгтэй юм байна л да. Зүгээр л одоо энэ хоошоо 8 урсгалтай зам тавил та. Би батлах дараа туулзаад хэлжсэн. Би
Би бол наад асуудал дээр чинь бол тантай санал нэг байдаг. Ер нь газрыг хадгалж харамлах биш, эргэлтэнд нь зөвл оруулах хэрэгтэй. А гэхдээ хэрвээ үнэхээр зөвшөөрлгүй газар байгаа бол та 90 онд хотын дарга хэн байлаа? 99 онд инкул дарга байсан. Инкул дарга. Тийм байна тий. Гэхдээ тэр үед биш үү? Тий. Одоо газрын албаныхан хуучжуул эдэр бол ярина. Тэр бодолтой газрын төлбөргээд одоо би 6-7 тэрбум төгрөг хотод төлсөн байгаа шүү дээ. Тэр хавийн дид үтсэд 10 гаруй тэрбум төгрөг зарсан байна. Одоо тэр нөгөө манай Батболд сайд очиод нээлт хийгээдсэн гарan биш шүү дээ. Тэр чинь манайх тэрбум төгрөг компаниас гараад одоо миний хувь эзэмшдэг компаниас тэрбум төгрөг гаргаж биднээс хувийн хөрөнгөөр тэр хийсэн байхгүй. Биднээс энэ тухай ярьдгүй л дээ нөө. За яах вэ л. Одоо 1000 би инх болдоос авч ирсэн гэсэн үг шүү дээ. Тийм үү? Хотоос авч ирсэн. Хотын дарга тийм. За инх болдгоо бол газрын 8 чинь газрыг бол хамаа намаагүй тараасан гэдгээр алдартай. Бадамж унаа байна. За тэр үед мэдээж төрийн тэрүүн 2 гоо байсан. Би санаж байна л да. За тэгэхээр та инх болдоос бадамж унаагаас хотын аль газрыг авсан байна? Би Дүнжин гарыг бол авсан байна. Гэтэ та бол зөвшөөрөлтэй гэдэг. Батуул дарга зөвшөөрөлгүй гэдэг. Үгүй зөвшөөрөлтэйг сая Батуул хүчингү болгочихсон л байхгүй юу? Тэрнээс биш тэр том объектыг зөвшөөрөлгүй явна гэж чи харах ханда бодлоо. Харин би гайхад яаж тэгээд шалгаваа гэж. Цэвэр усны юунд огт хамаагүй. Зүгээр нийгмийн сэтгэл зүг ингээд тэр зүгээр хандуулаад байхгүй. Та нар усгүй болох нь шүү. Тэр чи үнээс хайнс усгүй болчиход бүгд үлбэрүүлж тийм ямар шаардлага он чинь. За энэ наран хүүгийн газрыг хураач гэж бодох юм шаардлага. Ядч нэг үүсэх юм өөрөө ирээд. Чи Монгол хүн биш үү? Ямар ядад хүн байгаа биш. Хотын даргын хувьд нэг ирээд үдэрээ үзээд энэ залуу энэ монголчууд маань өөр болж байгаа маань урагшилж байгаа юм байна. Аль юм болгон ингээд гадаа зогсох юм бэ? Тийм үстэй одоо. Тэгээд тэрийгээ болохоор ингээд би хэлсэн Батуул дарга гадаа яг нэг цаг зогсоожод оруулаад ирээ. Тэл хүн өөрөө ойлгох. Тэгэхгүй өөрөө тэр хотын гой байшинд суучаад тэр 70,000 хүн очиж байгаа шүү дээ. 70,000 хүн гадаа явж байгаа байхгүй. Тэг тэрийг нэг удаа үзэх хэрэгтэй юм. Үзчихээд үнэхээр энэ болохгүй байна нараа. Шудраг байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ингээд нийгмийг болохоор ингээд ус мусны эдүүн яриулаад нэг л 100,000 га газар байхгүй. Ус нөгөө хөрөмтлүүлдэг юм чинь. Манайх нэг 100-аад га 1000-ны нэг нь байхгүй. Харин манайхыг ашиглалтанд оруулах юм бол хуучин хамгийн аюултай юм бол хойдлын гэр хорооллууд байхгүй юу? Гэр хорооллууд яадаггүй дандаа юм 0 нийл. Тэгээд тэр бохир чинь дандаа хөрс рүү орж байгаа байхгүй. Тэгээд тэр хөрс чинь газар доогороо эн чинь бүгд нэвчээд ингээд л явж байгаа шүү дээ. Тэр мэр асуудлыг шийдэх хэрэгтэй. Манай тэнд ямар ч хөрс бохирдуулах юм байхгүй. Угаасаа 1000 коллектор том бохирын коллектор явж байгаа талбай байхгүй юу? Тэгээд бид хөрс рүү хийж байгаа нэг ч тусал юм байхгүй. Тэгэл 1000 коллекторлон бохир авчил хийж байгаа. 30 санжийн бетоноор машин зогсоол ингээд битүү бетондж байгаа. Тэгээд бохир усыг тэнд бохирдуулна гэж юу ч байхгүй. Ер нь зүгээр манайх сурвалжлах юм талаар аль талаас нь яг үнэн нь хаана байна гэдгийг хайж болоо. За тэгээ хайхаар танаас мөнгө авсан хэрэгтэй унаа л та тэрийг одоо байл л та одоо биш үү? Хэнэ мөнгө исглаа. Би энэ хардаж амьдрах болиё л та. Тийм үстэй. Одоо намайг миний ихнэр байн хардаад байвал там үстэй. Одоо монголчууд би энэ харддаг болиё л та. Яг тийм бодтой мэдээлэл өгөөд яг ингэсэн чинь яг ийм байна. Тэ? Баталгаатай. Тэгэл нэг гоё инээмсэглэл нийгмийг нураадаг тийм би бол муухай итсэн өмнөөс нь ядч на муухай царайлаад тэр нэг мангар уцаач гэдэг юм уу тэр ингэсэн байлээ гоё инээмсэглээд их тийм кайфтай энэ болохгүй байхгүй надад тэгж л бодож яг го бизнес хийж үзээгүй хүн бол бас бизнесийн зовлон мэддгүү тал байна популист ч байж магадгүй. Гэхдээ энэ бол хин хинийх нь аль нэгний зөв буруу гэсэн шийдвэр биш. Манай байж та одоо өчнгөө болгосон захирамжийг би авчрах мартчих. Энд дэр ингэж барилга ирээдүйд барилгажуулах талбайг тэр чигээр нэг хүн томоор өгсөн байна гэсэн утга санаатай. Өөрөөр ярихдаа цэвэр усны нөөц гэж ярьдаг. Яг захирамж над их хүн дээр бол Явганда барилгачих одоо дид үт сайн болцсон талбайг бол нарахууд бол ихээр нөхцөн байна л гэж. Тэрийг шууд хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй хотын төлөвлөгөөнд байсан юм бах та. Тийм хотын бүр 20 оны төлөвлөгөө бүх юмд нь суудсан юм. Тэгэл тэрийг л хэлэх хэрэгтэй шүү дээ. Энэ нөхөр томоор нь өшөө дээр нь энэ Монголд одоо хэрэгтэй хэрэггүй тэрийг л бодох цаг ирчээд шүү дээ. Би чинь өндөр улс төрийнхнийг ерөнхийлөгчийг би баярлсан.
оюутлогыг үнэхээр зөв гэрээ байсан. Үнэхээр энийг хийх байсан, урагшлах хэрэгтэй байсан гэдэг. Энэ хүн одоо мэдээж ерөнхийлөгчийн сонгуульд өгч байгаа ингээд ард түмэн таалагдахгүй байх болов зөндөл юм байгаа шүү дээ. Тэгэд тэрийг даваад ингээд энэ бол зөвгөө хэлж чадчихна гэдэг чинь өнөөдөр хийж бүтээж тэр бизнесийн салбарыг дэмжиж тэндээс татвар авч ингээ хөгжил би бол 90 онд нэг шинжил хийлээ сая бол ерөнхийлөгчийг дараагийн шинжилгээ хийлээ л гэж ойлгосон. Зөрөгтэй хэлж чадчих. Өөрийгөө бодохгүй шүү дээ. Монгол улсаа бодож шүү дээ. Би баярлсан тийм. Визэнк бол таргагчсан очиод үгүй үнэхээр энэ бол бүтээн босголтой байна. Одоо төр засгийнхын хувийн салбарынханд дэм болохгүй мах гай болмоор гэнэ л гэсэн. Өнөөдөр өөр болсон шүү дээ улс төрийн орчинд. Нуран, Сөнөн, хаан энэ машин явуулахгүй, тэр машин явуул. Энийг 5 дахь ингээ хөгжүүлж чадна шүү дээ. Буруудалтай өрүүлдэ машин явуулахгүй, импортыг хорин гэсэн тэндээ 20 сая хүн амтай байсан бол яах юм? Тэр чинь хөөхий нэг хүнтэй тэр чинь амьдрал нь байгаа шүү дээ. Амар олон жил ажилласан. Тэгээ тэрийг ингээл их нэртэй гоё, хүүхдтэй гоё, аав нь машинтай болсон шүү. Тэр ад жаргалыг хурааж аавна гэхээр надад бол биш юм шиг санагдаад байгаа байхгүй. Магадгүй Батүлж юуч шээж магадгүй. Гэтэ нэг ганц хотын дарга асуудал яриа болчих гээд байна. Ер нь бол тэр хүндээ тэр чинь ямбич байсан нөгөө өөрт нь ад жаргалынх нь түлхүүр байгаа шүү дээ. Тэрийг хурааж аавна гэдэг харин энийг одооноос хойш бол буруудал талтай өрүүлтэй машин оруулахаа байлээ. Хэсэг хугацааны тийм тэрнээс хүмүүс бас тэгж ойлгоод байгаа. Буруудалтай өрүүлтэй машинтай хүү явж байгаа шууд. Тураагаад байгаа юм шиг. Үгүй импортыг. Үгүй чи сан уншаар. Бүр явуулахгүй гэж. Тэгвэл буруу. Харин тийм. За хоёлаа Батүлийг төр өрхий. Тэгвэл Бадамж унаа инх бол тэрлээ орё доо. Яг вэ энэ төр биш үү? Хинч байсан ийм нэрийг лавна. Өөр гарцгүй. Чич байсан, чи хотын дарга мөнгө баясгалан гээд чи хийчнээ 1000 шудраг байсан ч л чамаг газрын намчин л юм шүү дээ. Яг бол өнөөдөр тэр нөгөө хардталт чинь ингээд хүчээ аваад бүр амар болцсон байхгүй. Бид нэг нэгэндээ тэр итгэх нөгөө нэг итгэлийн тухай байхгүй. Хотын дарга нь дихгүй дээ гэж итгэдэг. Ингэж л гэж бид урагшлаа шүү дээ. Тэгэхгүй ингээл чамаагч айгүй бол одоо нар хүүгээс чамаг баахан мөнгө гусчаал мөнгө баясгах ёстой. Өдрөөс хойш тэгээд л юм л да. Энэс ер нь ахиухан мөнгө авч чадсан уу л гэдэг. Би чамд мөнгө өгөөгүй үстэй чи нэг шудраг хэлээрээ. Өгчүүлж бас авчмаар л. Би ч бас өгчүүл чам худалдаад авсан юм шиг. Тэгэхээр яг би нөгөө уншигчдийнхаа тийм ээ. Би ч бас нэг 17 8 жил энэ салбарт ажиллалаа. Хин хинбэ гэдэг ерөнхийдөө бас гадарлана. Бас үзэгчд юу хүлээж байгаа вэ гэдгийг ч мэдрэн л дээ. Тэгэхээр би танаас та Бадамж унаа мэгом им инх болт хоёроос хичнээн газар авсан юм бэ? Хотын яг хаана авсан бэ гэдгийг хэлж болох уу? 4 газар авсан. Урдталтны том газар авсан. Урд гэдэг нь одоо тэр Дүнжин гарав яаж тэгтээ дандаа эн чинь бол зөндөө газар авах боломж байсан яг. Газрын мөнгө төлнө гэж чинь хүмүүс ингэж тэрийг ойлгодог байхгүй шүү дээ. Газрын мөнгө төлөхгүй бол хураана гэж л өлсөө гоожуулаад банкнаас өр тавиал тэгэл зөндөө гүйжсэн байхгүй. Тэгээд тэр үед чинь газар өнөөдрөх шиг биш байсан байхгүй. Зүгээр одоо буянгийн жагааг одоо тэр жаргалаа хотхон барьсан газрыг авах гэсэн чагаа ууралжсэн гэж. Юу тэнэг юм яриад байгаа юу хөдөөний газар хогшиг биш дээ. Өнөөдөр жаргал нь тэр авчин бол бас л юу болцсон байгаа. За Дүнжин гарав захын газар өөр Пөмбөр тэр багамт шүү дээ. Нөгөө манай офис байсан тий. Сансрын за. Энэ эдийг л авсан. Өөр авсан. Энэ эдийг л авсан. Та тэгээ энэ газруудаас зарсан одоо таны эзэмшилд байгаа юу? Одоо миний урдлынханд байна. Хамтарч хөрөнгө оруулсан тохиолдлууд бол байгаа. Тэр чинь би дэд утасд нь 10 тэрбум мөчөл хүнд зүгээр өгөхгүй шүү дээ. Хамтраад бизнес болгоно, мөнгө олно, ашиг олно. Өнөөдөр бүгдийг орон сууцнд оруулмаар байна. Утаанаасаа салмаар байна. Орон сууцнд орж иж л утаа сална шүү дээ. Тэгэхээр бөмбөгрийн газар одоо хэний мэдлээ? Тэр Алтчингийн нэр дээр байгаа баха. За Алтчингийн бөмбөгөр шатснаас бол та бас нэлээд хил амд орсон. За Алтчин захиралтай бол таныг бол маш ихээр холбож үтсэн. Яах вэ нэг үнтэй нэг нь холбоол биз. Над бол нэг сонин зүйл биш шүү дээ. Чамууч ч зөндөө холбогдгүй. Газар нь Наранхуугийнх байсан. Гэтэл бөмбөр чинь Алтчингийнх байсан юм уу? Хамтарч хөрөнгө оруулалт хийсэн юм. Хамтарч барьж явал тэгэл бизнес чинь бизнес за яах вэ гэл тэгэл шийдэл явуулсан. Тэгэл салсан. Одоо бол хамтрагч биш. Одоо биш. Одоо тэр газар бол шинэ бөмбөр нь бол шинэ бөмбөр тийм баг. Тэр үсэн би хэлж одоо мэдэхгүй шүү дээ. Тийм байх гэж бодож байна.
Тэр багант одоо Анууд банк хуучин барилж байсан сансрын туннелээс доош урууддаг хэсгийн газар хэний мэдлэлд байгаа юу? Гэхдээ тэгэд би тэр чинь яатсан шүү дээ. Зараад өрөдөлцсөн шүү дээ. Анууд банкнд зараад уу? Гэхдээ нэг компани авсан байхгүй. Та татвар төлсөн үү? Төлнө ш тийм ч одоо төлөхгүй бол алуулах шүү. Та ер нь жилд танай компани за би одоо Мон Уран л гэдэг хүмүүс мэдээд байдаг. Өөр ямар компани байна? Хөрөнгө оруулалтын мэдүүлгээ чи үзэх гэсэн чи арай гараагүй байна. Гараагүй. Нээлттэй байгаа. Хитрхи компани юм ярихаар одоо за компанид сөрөөлөл юу сөрөөс гадна их тийм сонирн биш. Тэр яг тэ бизнес хийж байгаа мянган компани тэрний л адил байхгүй. Мон Уран компаниудаа ямар үйл ажиллагаа эрхэлдэг? Ерөнхийдөө үйл хөдлөх хөрөнгөний чиглэлээр ер нь тэгэл зөндөл юм хийлээ шүү дээ. Одоо хамхаа үрхээс ахгуулаад тэгэл Оросд юмаа дээрэмтүүлэл алдаал тэгэл анхны 8 та бас л ганцхан явж байсан. Ганцхан явж ирсэн. Хамгийн анх намайг дэмжиж ирсэн Datacom-ийн гэх байхгүй. Би 20 дэх настай байхад надад бараг $100 сая тухай үед надад манай гэрийг хаан ч гэдгийг мэдэхгүй. Тэгэл нархуугээд нэг юм залуу явж чинь яриад байгаа зүг юм шиг байна. Тэгэл би нэг бижгэнж жаал очдөг. За яах вэ зөв буруу юу? Тэгэл урд өдөр нь би автобусны мөнгө бол нэг сахлаа өнжүүлсэн юм дандаа туулаачлаад явж явах ингээл кондуктор загнуулаад тэгэл айлын түрээсийн байранд тэгэл хаалгаа төгтөг гэл хажуу өрөө. Гэ бас тустаа нэг өрөөнд Бас гайгүй. тэгэл амьдрын штэ энэ. Ер нь бизнес их юу штэ. Би улсын юмыг зөрөгтэй хэлчихье гэж боддог байхгүй. Бизнес тийм бас амар хэлбэр хүмүүснийх гадна талаас нь хардаг байхгүй гоё машин унаа л одоо яадаг чинь те. Бизнесийнхэн би бол ер нь шүн нойртой ер нь л хагас нойртой ондгол гэж боддог. Би ч тэгдэг байсан. Шүн 3 хүртэл бодож байгаа л за маргааш яг тэгстэй юм байна гэл цагаа хараад за тэгс болохоор ажил нэгээл те шүн бодсон юм хэрэгжүүлэх гээл явна. Тэгэл би тийм л амьдралыг. Тэгэд шүү юм хиймээр байна шүү дээ. Өнөөдөр Монгол улсад асар их боломж байна. Өнөөдөр хөгжихгүй байгаа нь Шинэ Зеландд манай нэг их хурлын гишүүд явж байгаад нэг нь асуусан гэсэн. Танах яаж ингэж гоё хөгжиж байна гэсэн чинь нөгөөдөл нь ирчээд очсон юм байна л. Та нар яаж хөгжихгүй чадж байна гэсэн. Тэгэхээр бид өнөөдөр өхөр тэргийн хөгжлөөр явж байгаа байхгүй. Тэгэл нэг юм хийн нураа гэл ингээл хардна. Тэгэл ямар гонхтой вэ. Тэгээ би энэ практик гэл зарим юмд нэг яадаг. Би тэгээд олон ч улс төрийн дээр улс төрийн хэдр бол зарим нэг нь улс төрийн худлаа хэл сурах хэрэгтэй. Би бол эзэж худлаа хэлэхгүй. Тэгэл 9 өрлөг жанжнууд нь нэг нь худлаа хэлсэн бол дэлхий дээр Чингис хаан гэж байхгүй шүү. Чингис хаан чинь нэг удаа худлаа хэлсэн бол нөгөө гоё юм итгэлийг чи авч ингээ ичиж байгаа байхгүй. Тэгээ нэг удаа худлаа хэлсэн дараа нь хин чи ийм л итгэлээр итгэж шүү. Та тэр Чингис хааны би бас тэрийг гайхдаг л да. Ах トゥ хамаатан одоо авах талаас бол бүгд урвсан мөртлөө яг нөхөт нь урваагүй л ганц түүх юм билээ шүү дээ. Тэрийг тэр олон жил насан туршдаа авч явна гэдэг бол үнэхээр гайхалтай. Харин тэр бол яг л тэр итгэлийг саяны цааш шиг. Тэр итгэлийг авч явахын тулд яах вэ? Юу хэрэгтэй? Худлаа хэлэхгүй байх хэрэгтэй. Ерөөс итгэх хэрэгтэй. Ер нь амьдралын хамгийн муухай болоод юм чинь худал үгнээс л бүх юм ингээл будаа болж байгаа шүү дээ. Би ч нэг ч удаа худлаа хэлэхгүй бол чи надаа итгэхгүй гэдэг яах? Итгэл яв шүү дээ. Тий. Чи ч надаа нэг удаа худлаа хэлчихвэл би дараа нь чамайг ийм л юм шиг харагдаж байна. Тэгэл амьдрал юм байхгүй. Гэтэл энэ цаасыг яг тэр шинээр нь хадгалж чадвал энэ хорвоогийн бүх юм нөгөө хүчтэй хэлбэр рүү орол. Тэгээд нэг найчанд найз ч урахгүй байна гэдэг чинь нөгөө гоё итгэл нь байгаад тахт хин урах юм бэ. Танд тийм нөхөд би надад байгаа. Би бол хатуу зарчимтай. Би бол найз ер нь тэгэл найз нөхдүүд маань хэвлэлээр янз бүр байхад л өмнөөс ямраал гэж юм болж ирсэн. Би ер нь болдгоо юм л да. Гэхдээ та нар надад итгэж чад би өөр хиндэ ойлгох хэрэгтэй юм байна. Би ер нь нэлээд сенсацтай нөхдүүдтэй ярилцаж байсан л да. Ингээл нөгөө мэдээллийн түүгээл ерөнхийдөө энэ 10 хэдэн жилийн турш мэдэн шүү дээ. Би тань шиг ийм их сенсацтай хүмүүстэй баг анхудаа ярьж байгаа юм шиг биш үү? Би тийм нэг сенсацгүй шүү дээ. Та бол айгт би бол асууж ер нь нэг цагийн дотор бол асууж барахааргүй юм билээ. За тэгэхээр хоёлаа Бадамж унагийн хүүгийн хормон дээр та Lexus 570 өгсөн гэвэл тийм зөндөө бичдээ шүү дээ. Худлаа яа. Худлаа. Тэгэл би үнэн байгаас л гэж бодсон юм. Гэхдээ тэгээд худлаа юм чи одоо би үнэн гэж хэлдэг шүү дээ. Одоо нараас та сайхан мөн Lexus аавь гээл. Бадамж нууцлах гэдэг. Инстанер сайхан гөвдөг болчихлоо шүү дээ.
Одоо нэрээ нэг тийм яг тэгэл сондор өчгөр битсэн үндэ ажил айгуу гоё те. Яг тийм сенсацтай очсон гэл. Тэг чи оногийн хөрөм дээр байсан зөндөө хүн байгаа ш бүгднгээс нь асуулт. Би очоогүй хөрөм. Тэг яг таныг онцолж аваад. Мэдхгүй одоо. Би тоодгүй ш бичгэлтэй яах вэ? Би тэгэл таныг тухайн үед тэрийг уншижлээсэн л. Тэгээ сая бодож байхдаа зүгээр ер нь үнэн байвал чи яад ингэж бодчихсон баг. Үнэн бол үнэн гэж хэлж штий. Тэгээ миний асууж байгаа бүхэл юм худлаа болж харж байгаа байхгүй юу? Би тэгээ худлаа зохиож хэлгүй. За чи ийм худлаа яриан дотор амьдарч идэг. За гэр бүлийн бүх гишүүдээ Rolls Royce авч өгсөн. Араасаа баг чирээд явд юм шүү танаа гэрэлээ. Гэхдээ унчиж чадахгүй юм. Нөгөөх нь гинт санд машин хараад нэрээ нэг одоо төвөл зөгчөн сальтргаа тааж явах юм. Тэгэл бүх гишүүдээ Rolls Royce байд юм. Тийм байгаа. Та ам бол хэдүүлээ. Би 3 хүүтэй. Одоо эхнэртэйгээ суугаад 20 хэдэн би 17 таа суусан. Оюутан байхдаа танилцсан. Оюутан байхдаа тий. Оюутны байранд одоо танилцчихлаа. Тэгэхээр Rolls Royce бол үнэн байх нь тий. Байгаа. Ямар үнэ? Ийм саарлан гээ. Би бас машинд их дуртай. Гоё машин харахаар сайхан санагддаг. Унж үзгэнсэн гэж боддتي. За тэгвэл тэр Ямада нэг ч гэсэн үнэн мэдээлэл байна. Ердөө би бол бүх монголчуудыг Rolls Royce-аас сайн л гэж боддог. Тийм л дээ. Ер нь бол тэгэл хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр ийм их асар их баялаг байна. Бидэнд боломжийн ухаан байна. Бид зөөгүүлэх нэ байна. Яад энэ 2.1 сая хүнийг дэлхийд дээр хамгийн гоё амьдруулж болдог. Бүгдээрээ тийшээ л явъя л та нийлээд. Бүгдээрээ л баян, бүгдээрээ чинэлгүй сайхан л та. Харин тэр хийж болно шүү дээ. Эцүү биш шүү дээ. Яаж хийх вэ? Сайхан ажиллаад биеиндээ итгэдэг болох хэрэгтэй, биеинээ дэмждэг болох хэрэгтэй, биеинээ харддаггүй болох хэрэгтэй. Амьдрал сайн муу юм байна шүү дээ. Тэ. Дэлхийн хамгийн сайхан хүүхэн тэгэл 0-д орвол хүндэрч л байгаа шүү дээ. Энэ л амьдралын үнэн болохоос биш. Би хичнээн сайхан ч яадгүй гэл хэвэл эн чинь баларч юм эсвэл. Тэгэхээр ийм их дээрээ юутай домгтой хүн нэрэл баг анхудал үзлээ. За бас нэг эрүүгийн гэмт хэрэгт таныг гүтгсэн хэрэг 100-ны мэдээ сондар гараа. Тэр хэрэг бол дууссан биз дээ. Тэр дундлынхаа шатнд тэр бол бас одоо юм нөгөө нэхтэд арай хэтэрсэн юм болсон. Би ч бас 3 хүүтэй. Тэр 3 маань хэзээ нэгэн цагт ихнэр авна. Хүүхдтэй болно. Сүүлд тэр бол цаанаасаа зохион байгуулалттай хийсэн юм байлээ л дээ. Захиалагч нь олсон уу? Тэгээ үзэлтүүд явахгүй доо би тэр сэтгүүлч өхөнд нэг л юм хэлсэн. Яагаад ингэж заавал энэ шийтгэл авах хэрэгтэй юм бэ? Гэхээр миний одоо чи сонсоо. Чи эзэн нэг өнөдөр нас ахин хүүхдтэй болно. Нэг залууг аягүй мухаа гүтгэж хүлээдэ гэд. Чи тэрнийхэн төлөө нэг өнөдөр шийтгэл авчих юм бол чиний нүгэл чин цайрна. Тэгээд чи тэрнээс зөв замаар яваарай л гэж хүссэн. Тухайн үед тэр болсон явдлыг бид нар бас мэдчихлээсэн л та. Тэгээд сэтгүүлч нь нотолч чадаагүй. Тэгэхээр тэр хутлаа хэлсэн гэдэг нь шүүхээс тогтоогдсон. Тэгэхээр тэр бол бүр юу яасан шүү дээ. Адилхан өөр хүүхдтэй хүний хувьд бас өмнөөс чинь жоохон шимширчл байлаа. Хүүтэй бол таст маст охинтой бол хүчин тэгэл араас нь амар юмнууд орж ирж байгаа байхгүй. Энэ бол манай гэрлүү бүр ингээд тэгээ магадгүй нэг солиотын нэрэж итгээд түрийдрэл яах одоо би хүүхдүүд бас хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр одоо зүгээр энэ бол шудраг уучлалтгүй хэвээр юм байна. Гуйсан уу? Тэгээд гуйдгүй шүү дээ. Үн чим шиг яатсан юм шиг эргэлзүүлээл тэгэл тэгтээ сая бол шүүхээр бол үнэхээр гүтгсэн гэдэг нь тогтоогдсон. Хэвлэл мэдээллийнхэн нэг шүүхэд өгөх цагдаад өгөхөд ер нь хэвлэлийнхэн дургүй байдаг. Би ч бас тэдний нэг. Гэхдээ хүнийг одоо онц хүнд гэмт хэрэгт гүтгэх те хүнийг амьдралаар нь үр хүүхдүүдийнх нь өмнө эвгүй байдалд оруулах, хөшин настай ээж аавынх нь өмнө байдалд оруулах бол тавьчих болохгүй. Тэрийг бол зохих шийдвэрийг хүлээж байх хэрэгтэй гэж боддог хүний нэг. Бусдын бол тоохгүй шүү дээ. Би бол чи бол намайг мэдэн дээ. Ингээл янз бүрээр бичсэн нарах уу нэг удаа гомдол гаргалаа, нэг удаа тийглээ. Чи сонсоог байх те. Ярилцлага өгч байсны чинь ч мэдэхгүй байна. Би ярилцлага ч өгж үзээгүй юм шүү дээ ер нь. Шар газраг төрүүллээгээд өдөр ярьж үзээгүй шүү дээ би ер нь. За таныг бол морины горхоо тэг гэдгийг чи Монгол даяар мэднэ. За нэг хээр азрагыг 500 биш 800 сая төгрөгөөр худалдаж авлаа гэдэг мэдээлэл өгсөд үнэхээр гайхсан.
Ямар кинондор гардаг вэ? Наа чи дөрвөн хөлтэй адсаг гэд хитэрлээ хөө гэдэг шиг. Би өшөө Монгол одоо өшөөч үнэтэй багсаа л гэж боддөө шүү дээ. Монгол бүх юм үнэтэй байх хэрэгтэй. Монгол газар шороо, Монгол хүний сэтгэл, Монгол их, Монголын нэг таран шааны хүүхч гэсэн гадны тэр умтнаас л үнэтэй байж ээж бид илүү дэлхий дээр дийлэн шүү дээ. Тэгээд яагаад Монгол адуу дэлхийг эзэлжсэн Монгол адуу дэлхий дээр хамгийн л үнэтэй байх хэрэгтэй л гэж. Яагаад тэгж бодоод юм гэвэл өнөөдөр хүүхдүүд заяа эхчүүд маш ядуу амьдарч байгаа. А гítэл хүн болж Монголд хүн бол би тэгж хэлчихсэн. Монголд хүн болж төржсэнээс одоо Макс Хамбог хэлчихсэн л да. Монголд хүн болж төржсэнээс муу ураны наранхууд даагуулж төрсөн намаагүй дээр амьдрал биш шүү дээ. Энд чинь тэгээ бачимдаад байгаа байхгүй. Яагаад нэг мориндоо төгрөг болд юм бэ? нэг мориндоо ус учир нь биш байгаа юм. Энд чинь Сүхбаатарын адуу тэр чигээр өмд орж байгаа байхгүй. Ерөөсөө Сүхбаатар аймаг бол тэгэл намайг очиход бол бүх хүн талархаж байгаа юм. Зүгээр л Сүхбаатарын адуу тэгэл 500 мянган хүн шүү 5 сая болол тэгэл нэг аймаг сум дөрвс нь 30 40 сая болол ингээл тэр хавьд чинь бүх л бүтэн аймгийн амьдрал сайжирч байгаа байхгүй. Гэхдээ хавьдаа мөнгөтэй хүн юугаа хідэр хөдөлтөж байгаа манд хамаагүй л асуудал ууг нь бол гэхдээ зүгээр сэтгүүлч хүний хувьд бодоход өнөөдөр нэг хүүхэд 100 мянган төгрөгөөр 21 мянган төгрөгөөр л амьдарч байгаа өрх байгаа шүү дээ. Тэд нар чинь тэрийг сонсоод ямар санагдав та боддоо? Ийм л юм байгаа юм л да. Бүх юмыг нэг юм руу авчид хийгээд яж болохгүй л да. Жишээ нь ингээл чи нэг гоё чи ямар машин дөө? Volkswagen. Тэгээ Volkswagen-ы чинь чи унаад явж байхын оронд тэнд нэг ядарсан хүмүүс хуваагаад өгийгээд ингээд бүх юмыг ингээд нөгөө юм дээр өнцгтөр авчид тайлбарлаад яж болохгүй. Тийм учраас бол морины асуудал, хүүхдийн асуудал. Бид өнөөдөр энэ нийгмийг тэр чигт нь урагшлуулна, урагш нь хөгжлийн ингээд түлхэд өгөх хэрэгтэй юм байна л да. Тэгэл асуудлыг шийдчихэлт. Заавал тэр морь хүүхдийг, чиний машиныг, тэрний альчууртай ч юм ингээд бүх юмыг бантан шиг ингээд тайлбарлавал амьдралыг яаж тайлбарлах? Таныг тэр азарга Ашнаанбат эрдэнд бэлгэлцсэн гэж үнэн үү? Гэхдээ тэр азарга байгаа. Би тэр азарга хэнд ч бэлгэлэхгүй. Тэр миний хувьд шүтээ юм байхгүй. Тэр одоо яг л одоо Монгол азарганы одоо шаргын дараа орох онцгой азарга л нэг. Тийм азарга бол би тэр 2 сая ядуугаар солих гэсэн солихгүй л байхгүй. Тийм онцгой. Өнөөдөр англи азарга бараг 240 сая евро хүрч байна. Тэгэхээр бид ингээд одоо дандаа л хорсоол ингээл байх биш. Хүчтэй ингээд хөгжлийг түрээд хийх хэрэгтэй л дээ. Ингэж ажлыг чи хийдэг байхгүй. Ерөөсө гардаал шөнөөргөө хонох хэвээр юу зовлон бэрхшээлийн давж гараал ингээл ажлыг хийнэ гэхээс биш би тараас бол хэн ч Монгол хүмүүс тэнийг нэг мориныг ингэж өнд хүргэж байгаа энийг дээдэлдэг нэг дургуцдаггүй байх гэж би бодож байна. Зүгээр дургуцдаг хүн байгаль цөөхөн баг. Яг тэгэл монголчууд чинь морио дээдэлдэг арт түмүү төрийн сүлдэндээ морьтой арт түмүү учраас бол нэг буруу шахахгүй байхаа. Энэ бол зүгээр миний бодол. Надтай адилхан бодолтой хүмүүс байдаг л баг. Би бол шал өөр бодолтой байдаг шүү дээ. Үнэхээр тасархай баян байсан бол тэг үнэхээр Монгол адууга тасархай үнээр авах юмсаа л гэж боддог. Шар газар байгаа юу? Шар газар байгаа. Ламбордон тавьчихсан гэж сайн дээр бичээд. Тийм үү? Ламбордон да. Тэгээ дараа нь төрийн өмчийн ороо ураагаад авцсан юм лээ. За арайч. Өнөөрэ чи юу үзээрэй. Хизээ тийм юм гарсан. Өө шар сонингуудаар чи бичиж шүү дээ. Арын хаалгаар төрүүлдэг. Яагаад гэвэл нөгөө инкулт наадмын комиссийн дарга гэл. За тэр явж өгдөө шүү дээ. Тэр ч үнэхээр Монгол түмний хэмрэг сэргэлсэн сайхан одоо да. Тэр юунд барьсан хөшөөг нь утсан. Их гоё ёстой жинхэнэ урлагийн бүтээл болсон л. Би л хийж үлдэхгүй бол хожим нэг өдөр улс төрч хийх л баг л та. Нар хүүгийн шар газар хийлээ намайг сонгоор ачдаг юм уу. Тэгээ би яг амт дээр нь баримлчтай нь ярьж хагаад мөнгөлж үлдээ да 6 төрүүлнэ гэдэг бол амгалан төрийн ажнаа шарга монголчуудын тий хамгийн хайрладаг газрын яг шарга шиг маш гоё хийсэн. Тэр доотлын адууны түүх мөөх юм. Тэр шүлгийг хэн зохиосон бэ? Манай ган үеиг баримлчил хаста олон шүлэг яагаад байгаа гэл. Тэгээд надад барьсан бэлгэн тэр. Тэр их гоё шүлэг Монгол ирчүүдийн омог домны түүхийн тэгээ гоё. Би ерөнхийд нь нөгөө тийм тогтоохтой мó.
Тэр үл үнээр гайхалтай гоё бүтээл болсон байл да. Бас нутаг орны хямар сэргийл ард түмэн баярлахаар сайхан хөшөө болсон. Тэнд бол танд бас баяр хүргэх хэрэгтэй. Аймаг ер нь олон аймаг сумдаас очиж хүмүүс үздэг. Ер нь хүн тасардаг л гэдэг. Тэгээд бас хүмүүс сайхан бэлгшээдэг үстэй. Дотор нь шар газрын хомоолыг хийгээд тэр дээр нэгдсэн гадуураа тий шүншиглээд тэр бол амьд бурхан шиг болгоод ингээ хүн ажил үйлсээ даатгаад нөгөө сувраг мураг гэдэг чинь тэр шиг яг дотор нь гоё 150 60 судар ном дотор байгаа тий. Тэгэхээр та тэр өшөөний нээлтийг хэлв нэг баахан ламнаар авчирч ном урж гандангаас ламнаар авчирч 600 лам одоо аймгийн 70 жил байсан. Тэгээд 600 морь 6 төрүүлсний биелэгдэж шаргачин 6 төрүүлэхээс гадна 2 харигдсан. Ер нь ингээд нэг үеийг бол шарга ингээд эзэгэнцсэн юм л да. Энэ бол ганц миний ч юм шиг Монголын ард түмний юм. Тэр хээр азрагч гэсэн би эдгээр мөнгөөр авсан ч гэсэн энэ монголчуудын юм байхгүй. Би тэрий чинь тийм ээ. Монгол хүн болгон хаж баярлах. Тийм монгол хүн бүхнийг би харж гоё баярлуулж би тэрэнд чинь багийн тоглолт байхгүй сэтгэлээ өгж тэр хээр азрагыг чинь хайрлж тий. Тэрнээс биш би ямар тэрийг аваа зарчиж байгаа биш. Тэ ламбард тавьчих. Ламбард тавьчих байгаа ш. Над би монголчууд бол гоё баярлуулъя гэж бодсон сэтгэл л байхгүй. Морь ингэж уяад ер нь эр хүний Монгол эр хүний чинь хямар бол морь хадууны тоосл гэж ярьдаг ш. Тэгэхээр таны ажил их хямартай бүтдэг үү? Хямартай л гэж бодсон ш. 6 төрүүлэгдсэн хүн чинь тэгээд хямар ер нь ийм байхгүй хүмүүс мэддэггүй юм. Дэлхий дээр байгаа ганц эр амьтан чи азраг байхгүй. Чон, заа, арслан бүгд биднес ч хүртэл мөнтэй шүү дээ. Азраганд мөн байхгүй. Яг эр амьтан байхгүй. Тийм учраас дэлхий дээр энэ адуу гэдэг амьтны чинь дэлхийн нийтээр хайрлж одоо эр хүний бахархал болгож одоо ерөөсөө дэлхийн бүх улс орон ялгаагүй адууг хайрладаг шүү дээ. Ганц монголчууд биш. Бүр илүү тансаг хайрлан тий. Тэгэхээр энэ тэнгэрийн амьтанд л гэдэг юм л даарч. 2008 онд Монгол Олимпийн аваргууд төрсөн. За тэр Олимпийн аваргуудад та алтан медаль авсан хүмүүст нь сая доллар би буруу хэлсэн сая доллар мөнгөн медальтангууд $500,000 өгнө гэж амлаж ирсэн. Өгснөө тэрийг. Ер нь бараг л би ганцаараа амласнаа ер нь. Би тэгээ юм энэ ч юм яриад явалтай биш. Өнөөдөр нээлтэн дээр ч гэсэн манай Олимпийн л ирж байгаа зү. Чи очиог болохоор мэдэхгүй л та. Надаас салахгүй. Би хэлсэн бол энэ үнэн баггүй. Би амласан бол заавал энэ биелэх учиртай. Ингэхгүй бол нөгөө дараагийн ийм үрчээсэн цаас шиг харагдана шүү дээ. Тухайн үед бол одоо маш их эсрэг одоо хэдэн зуун хуудас юм биччихсэн л да. Яа энэ одоо худлаа. Тэгээд дараа нь тамирчид жоохон дутуу би. Тэгтээ бас эн чинь би тохирцсон юмнууд байна. Явж гэн өгж гэн. Түү таны чи өгөөг өгч бодчих. Хүмүүс юу өгөөл гэдэг шүү. Гэхдээ тэгж тэгтийн. Гэхдээ тэр хэдий одоо эзэн нэг өдөр дуусгаар нь хэлэх байл гэдэг. Нөгөө гарч өгсөн шүү гэх юм уу. Асуумаа. Тий. Утас зөхөж асууя. Өмнөө худлаа явж манай телевизээр ингэж хэлээ. Гүн чи Монгол даяар миний сонгуулаар чи өөрхий Бадрууган, Төвшинбаяр, Сэрдам гурлаа очиод л ганц өмнө хэлсэн ах чи одоо энэ танай нутгийн ах штэ гэд гоё юм бэлээ. Та юу яагаад их хурлын гişүн болсон? Зүгээр л бизнесээ хийгээд явж исэн хамаагүй. Гэхдээ зүгээр л би бизнесээ явж исэн байхгүй юу? Зүгээр явж исэн. Тэгсэн чил манай нөө 70 жил болоод л тэгэл орсон гарсан хүн бүхэн тэгэл за дараа 12 онд ер нь тэгэл одоо асуудалгүй штэ. Юу яриад байгаа юм бол гэсэн чинь нөгөө улс төрийн орчинд тийм ойлголт өгсөн. Нутагт тийм хийхээр энэ хүн дэвших гэж байна гэд. Тэгээ нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэж. Тэгээ сүүлд нь бас бодсон л да. Үнэхээр нутгийн олон түмэн ирээд энэ хүү жоохон хөгжүүлчих болов уу гэж утсан уу? Эсвэл юм хамаагүй тараадгийн зайлвал тарааж явах болов уу гэж утсан уу? Тэр олон хүмүүсийн итгэлийг бас хой суугаад байж болохгүй юм байл л дээ. Нэх мундаг юм шиг заавал гээл. Тэгээ очисон. Тэгээ нутгийн олон итгэлээ өгөөд ер нь их боломж байд юм байна. Нутаг орны хөгжлийн төлөө бодож санаж байгаа зөндөө юмуд би Монгол улсынхаа бизнесийнхнийхаа төлөө олон зүйлүүд хийнэ. Таны энэ ярианаас за тэр морь мал дундэр үн өгдөг те өшөө бас чадган өгүүл өгмөр байна гэж ярьж байгаа. Энэ болгоноос ч ингэж хараад хаад та бол мөнгийг бол үрж чаддаггүй юм байна. А тэгэхээр мөнгийг бас олж чаддаг байж өргөс. Тэр хоёрын баланс тэнцдэг.
Би бол ерөөсөө үржин гэж боддгоо штэ. Мөнгийг хэрэглэх хэрэгтэй. Ингээл тооны машин суучаал үржүүлээ суугаад тэгэл мөнгөтэй байх хэрэггүй штэ. Мөнгө чи хэрэглэж ижил мөнгөтэй байхын утга учир штэ. Учираас би нэг тийм зорилгоо олгоол амар их мөнгө хураая гэж ерөөсөө боддгоо штэ. Одоо энэ дүнжин гар мар гайгүйхан шиг болчвол тэгэл ер нь ашиг орлогоос нь бас тэгэл сайхан өрн. Одоо манай эхнэр эдэрдэг. За хүүхдүүд бид нэг жоох юм үлдээгээрэй л гэдэг. За хүүхдүүд идэх юм үлдээнэ гэдэг. Та ер нь хүмүүнлэгийн салбарт хэрэг хөрөнгө оруулдаг. Их хийсэндээ өглөө компани захирал байхдаа үндсэндээ ер нь нэг хүртэл андуй ажил хийчихэл тэгэл нэгээс хойш л тэгээ тэр болгоны чинь бол би ярьдаггүй шүү дээ. Яриач яах юм. Одоо зарим нэг компаниуд бол 10 саяг өгчөөл рекламад 100 саяг зарж шүү дээ. Тэрний оронд 110 сая л өгчих хэрэгтэй шүү дээ. Заавал тэр сайн үлсээ хийгээл мартал та. Харин хүний тусыг бол эзээч тийм март. Над тэн нэгэн тусалсан бол би заавал энийг бол бодож хайрлж заавал нөгөө монголчууд аягны хариу өдөртөө актны хариу жилтэй гэж. А би өөрөө тусалсан бол тэгэл март. Зовлонгүй мартсан шүү дээ ер нь. Тааралдаа бол ач харин гэдэг тийм. Мэдхгүй тэгээ тийм их нэг гүн юм боддгоо тэгэл марчдээ шүү дээ. Та ер нь юу л тараадаг хүн байна л да. Чи баярлсан хүн чи хүн баярлал ямар гоё вэ? Чи тэрнээс илүү гоё минь хорууд байхгүй шүү дээ. Чи ингээд нэг ядарсан хүн тусал тэгэл эргээл гарах чиний сэтгэл аягүй гоё. Чи амьдралын хамгийн гоё юм би тэр л гэж боддог. Тан дээр ер нь хүмүүс хэр хандив тусламж уушиж байна. Зөндөө шүү дээ. Жин л хүмүүс очдөг. Янз бүрийн инээдтэй болно шүү дээ. Компани руу ингээл хуучаа одоо компани захирлахад ороход манай жолооч бас их гоё өндөр намайг бодвол тэгэл үүдэн түлээжсэн 7-8 зогсож байгаа манай жолооч руу гүйдэг байхгүй бүгд. Би ч нэг ноосон цонцтой нэг нөхөр тэгэл бүгдээр эргэж ирэл 7 ингээл андуурцсан тэгэл зөндөө адлын явдалтай. Тэгэл болж ивэл би туслая л гэж боддоо. Тэгэд нэг хүний хүч бол угаасаа жижиг гин шүү дээ. Нутаг орныхоноос ч бодвол их тусламж өгдөг юм л үү. Гой юм болно шүү дээ. Би тэр сумын тэр байна. Миний данс тэдэн төгрөг 350 мянган төгрөг хийн үү гэж мессеж ирд. Тэгэл юу гэж ийм чаана уу. Тэгээ байж итэл хэсэг хугацааны дараа та яасан жоохон мөнгөгүй байгаа маа да. Алавтай юм шиг. Тий. За яг мөнгө уутаа бол 50-ыг хийчихээд. Өндөрлөл гоё шүү дээ. Яг хөө тэгэл зөндөл юм бодогдд юм л да. Тэгээд амьдралд хэцүү үе байна. Тэ зөндөл тийм янз бүр. Тэгэл боддог л та одоо энд нэг ачвал тусалж болооч гэдэг юм. Ер нь тэгээд тусламж гоод ирж байгаа хүнд үг гэж хэлэх их гашуун шүү дээ. Яаж игээд л тусалчмаар санагдаад идэв. Тэгээд хүний хүч чинь одоо хэцүү хэмжээтэй юм болохоор тэгэл тэрэндээ баригдаал тэгэл явна да. Та өөрөө тийм их ядуу зүдүү тийм амьдрал тулааг үст. Би тулааг. Би бол айлын ганц банд 3 охинтой намайг бол маш их эрхлүүлжсэн харин ээж минь харин зүгээр суулгадаг байсан. Яг зүгээр суугаад байгаа ингээл тэгээ хүүхдтэй хатаар зүгээр сууж болохгүйгээ ойлгоцсон л байсан юм да. Тааг бирэнд юу эхнэрэндээ очисон чинь нөгөө багш хүмүүс чи шагаа тоглоулаад ямар сони юм бэ. Тоглоулаад зүгээр байлгаад байх ингээл уунт идрэхээр нь унтаал. Манай ээж тийм их ажилласаг тийм манай аав их сайхан хүн байсан. Тэгээ аав маань дундгойн 60 жилээр гэхэд болоод манай ээж бол зүгээр суулгахгүй шүү дээ. Яагаад зүгээр суугаад байгаа ингээл загнаад дүүсээ нэрээ бодоод хахад тэгээд ажил хийж сурж ирсэн юм байл л да. Та ч их сургууль математик ингэ сурж ирсэн үү? Би физик их сургуулийн анхны гүнзгэр сургалтаа ингээл мөсч одоо манай ангийнхан бол тасарсан доо доктор профессор тэгэл Токиогийн их сургууль, Илийн их сургууль манайхан монголчууд төгсөөд ирсэн гэж гайхуулвал манайхан бол бүгд багшлал явж байгаа. Би ганцаархан бизнесийн салбарт гарсан. Нөгөө 14 бол тэгэл аглах. Сургуулаа хөгөөд явах цаашаа сурах боломж байгаагүй мó. Тэгэл чойв зээ штэ. Би ерөөсөө тэрэндээ нэх яадаг штэ. Үүд сурах га ерөндөө бододсон чи яах гэж 24 жил алдаагүй дээ баярлалт. Би тэргээ ил тод хэлдэж штэ. Одоо тэгэхээр та анкетан дээр дээд боловсрал өгөөж явдаг байна. Үнэнгээл өвчин штэ.
Дээд боловсролгүй хүмүүс чинь айгүй гайхаал хүү хай гэл нэг хэсэг тэгдэгээр да тулах сайд мэдээ. Одоо болцсон ш дэлхийн нийтээр эргэлт өөр болцсон штэ. Тэгэл одоо Билл Гейтсийг сургуульд төгсөөгүйгээл Стив Джобсыг сургуульд төгсөөгүйч гэдэг юм уу? Эн чинь цаг үе чи өөр болцсон байхгүй. Та Буянгийн жагаа гэдэг нэртэй компани байгуулжсэн юм уу? 17 настай л байл л та. Тэр үе чинь Буянгийн жагаах чинь үлгэр домог шиг байлаа шүү дээ. Яадаг гэл бас л одоо нөгөө баахан домогшсон. Тэгэл тэр хүний барааг харах юмсан. Пөхөстө тэр хүн шиг болох юмсан гэл. Тэгэл яаж болд юм лээ бодож хөдөөний. Би ч хөдөөний хүүхэд шүү дээ. Хүн танихгүй. Тэгэл бодож одснаа Буянгийн жагаа гэл компани байгууллаа. Оч чи жаах надад нэг ноолор хөх ноолор бэлэглээд ах гарын үсгээ зурч байгаа. Гарын үсгээ зураа. Тэг би жаахтай 3 сар яг хажууд нь явсан. Ерөөсө өглөөсөрэл тэгэл жагаах ажилтай шөмж явж байгаа л сүүлд нь жагаахыг ороод. Тэг одоо надад их сайн штэ жаах. Тэгэл над дээр нараа чи Буянгийн жагаа шүү өдрийг одоо бол хүлээ зөвшөөрсөн. Буянгийн жагаа компани юу хэрэглэдэг вэ? Юу ч хэрэглэхгүй тэр чи зүгээр л би жагаатай танилцах гэж байгаа байхгүй тэр чи. Тэр чи амар том капитал байхгүй. Тэгэл амар гой хар бензин цуугаал найрамдал яваал. Онгоцсон цууцсан юм шиг санагдал. Их л гоё байсан юм. Жоохон байсан юм чи. Тэгэл өстө мөрөөдөл байлаа шүү дээ. Жагаах чи өстө амар гоё костюм өмсөөл. Хизээний өдрийн гоё костюм өмсөөл. Одоо тэр үед мөрөөдөлтэй хүрч чадсан надаа. Тэгээ тэр мөрөөс даваа явцсан бахуу. Тэр үе чинь өөрхөө нэх гоё юм бенз унахын сал гэж бодож байсан шүү дээ. Одоо бол унтсан. Одоо тэгэл яах вэ? Өөрийнхөө хийсэн бүтээсэнд ер нь сэтгэл өндөр байдгүй та. Аз жаргалтай байж чаддаг. Би хийж байгаа үйлдэл хүндэл аз жаргалтай байдаг. Зөндөл хэцүү юм байна шүү дээ. Тэрийг давж гарах хэрэгтэй. Та одоо өртөө юу? Би юу? Өргөө. Яа дуртай байх хэвээр. Бүхэл компаниуд өртөө байдаг шүү. Би тэгж л байдаг шүү. Гэхдээ ер нь өртөө байх нь дээр юм бэл. Өртөө хүн чинь айгүй боддог байхгүй. Өргөө болоод ирэхээр хүн чинь ингээд айгүй тийм амар амгалан хэлбэрлүүгээ ороод тэгэл залхуурал чамайг доороос чинь нэг хүн гатгаад байвал тэгээ чамд нэг өшөө нэг юу ч байдгийн те. Тэгэл газар хүчингүй болон 30 сэргээл те. Ямар гоё юм бэ гэл. Амьдрал сонирхолтой болж ирж шít. Тэ. Тэгэхгүй ингээд унтаа хэлбэр рүү орчиж байгаа байхгүй ерөнхийдөө. Өртөөх чинь тэгэл нөгөө хүү гэдэг юм чи мөнгөний хүү гэдэг юм чинь хаг сайн дамрахгүй, бүтэн сайн дамрахгүй, шинжилээр амрахгүй. Тий, цагаасраар амрахгүй. Тэ мөнгөний хүү чинь тэгэл муухай царайлал. Мөнгөний хүү арих уухгүй. Тий, өстой. Тэгээд би одоо боддоо штэ. Ер нь нэг хүнийг нэг хөдөлгөх хүч дандаа байх хэрэгтэй юм байна да. Тэгвэл ерөнхийдөө бас нэг жоохон унтаа тэгэл хүн ч нөгөө амармаар санагдаал. Тэгэл зааста 20 жил зовцсон байна гэж өөрийгөө хөөргөөл тий. Тэгхгүйгээр тэр Трампын ном өдр яад шүү дээ. Битээ зөксөө улам хүчтэй үзээдэл гэдэг шүү дээ. Тэгэл та паркинг газрыг хөрөлсөн үү? Биелсэн шүү дээ паркинг газар. Бүгд өгөл өгнө. Тэгхгүй би голомтын баясгаланд бол өгөхгүй. Голомтын баясгалан чи парк зүгээр авцсан шүү дээ. Хүмүүс мэддэггүй. Тэгээд намайг л энэ дөр бичүүлээд идэг байхгүй. Наранхүү гэж нөхрөөс л болоод энэ паркийн ажил явахгүй нэгэ бичүүлээд идэг. Тэгэл одоо 40 жил шүүхтлэл гэдэг шүү дээ. Гэхдээ харин тэгэл цаана НМСС-ийн барилгад өөрөө өгчөөл өгцөн байгаа шүү дээ. Иточо гэж компаниас тэрийг голомтын баясгалан өгсөн юм уу? Тийм шүү дээ. Өөрөө болохоор гоё ингийн цагаан тагта бас юм жоохон үнэн байх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй ингээд нөгөө хаалтын гэрээтэй хүн чинь тэр жинхэн баг. 98% нь хаалтын гэрээ хийсэн ч гэдэг гэл. Бага. Голомтын хаалтын гэрээ байдаг шүү бүх газар байдаг. Бүх газар байгаа. Тий. Тэгээд тэрийг та нар одоо чиний хэвлэлийнхэн юм хэлдэг. Бити тэр хаалтын гэрээ гэж гачин цагаан юм болил. Хаалтын гэрээ гэдэг юмнаас татгал зяа он гараад. Тэрэнд нэрээ би чамд өстө баярлсан шүү. Уриалахаар яаж ийн гэж. Чи бүр илүү ихийг авах гэж байна уу гэд загнаад байх юм л. Гэ бол чиний ихтлийн тавил та. Бүгд эргэтгэж яад юм бэ? Тэгээд бүгд л гоё тимстэй хэсэггүй мөнгө өгчөөд бичүүлэхгүй хэвлэл мэдээл. Тийм байх хэвээр юм. Хэвлэл мэдээл тэгж өөрийнхөө эдээ бэрийг шахах хэвээр юм байна та. Тэгэхгүй бол одоо тэгээд ганц манах уриалаад манах одоо ингээд туслаад эхлэхээр бусд нь ингээд яг манах бол чиний үнцэн тэнгэрт гарна шүү дээ. Чи ингээд энийг эхлүүлж ин альва юм чинь эхлүүлж байгаа хүмүүс л баатар болдог байхгүй.
Нэгч баатар болох сонирхол болго. Ер нь зүгээр Гэхдээ баатар гэдэг чинь ер нь бичих хэрэгтэй. тий амьдралдаа бахан баатар шиг л юм. Тэгэхээр паркинг газрыг та өөрөө өгчихөл төө. Дараа нь ичсэндээ тэгвэл голомтын баясаг шахал та. Дараа нь голомтын баясаг өгүүлээ. Тэгээд өөхгүй. МСС-ийг өгүүлээ л та. Гэхдээ ер нь бол ийм л юм байна. Би бол парк дээр их гой санал хэлсэн шүү дээ. Тухайн үед хүмүүс ингээд би таны зурагтаар хэлж байгаа чи сонсоодгүй ямар мундаг ингэж бодсон. би шудраг гэсэн. Өшөө дээр нь би ингэсэн байхгүй юу? Яг голомтын болцолтойгоор надад өгч. Би 10 жил хүүхдүүдийг өнгөө тоглуулъя. Ийм боломж байгаа байхгүй юу? Одоо чи бодлоо 2 хүүхдэд дагуулал ер нь 200 150 мянга. 10 жил өнгөө тоглуулчих л да. Надаас нэг жил 500 сая төгрөг гарна яст. Та яг үнэхээр тэгж чадна шүү дээ. Би бол таныг тухайд яг тэр нөгөө асуудал шүү дээ. эргүүлж авъягийн хөдөлгөөнийхөө нөгөө иргэний танхимд хурал хийсэн шүү дээ. Тэнд хэлж байгаа үг чинь би сонссон. Яг наад үгээ хэлсэн. Би ямар муу. Энийг яагаад хотын дарга дэмжихгүй байгаа? Яагаад хүүхдүүдэд үнэхээр санаа зовоод байгаа бол нэг хүн 10 жил өнгөө тоглуулъя гэж байгаа. Тэр над яагаад өгөхгүй вэ? Цаана нэг л юм байна шүү дээ. Та тэндээс хэдийн ир газрыг авцсан? Тэр 35 газрын би нэг л газар тэнд би 10 хэдэн жил болж байгаа. Нилээ олон жил шүүгдэж байгаа голомт юу бод тань хоёр тийм үү? Би бол голомтын баясгал нь үнэхээр өгөхгүй. Зүгээр үнэхээр паркийн төлөө ингээд хийя. Нарачийн паркийг аваад үнэхээр 10 жил өнгө тоглуулчих гээд одоо манай компанид хандвал би хийгээл өгчнө. Ямар ч ялгаа байхгүй. Шөөлөө гой тоглоом яад 10 жилийн хугацаанд Монгол өөр болчих шүү дээ. Тэр үед чи цалингийнхаа 3% авцраал хүүхдээстэй баягтал нь тоглоулаа л та. Тийм учраас би бодож 10 жил гэсэн. Тэгэхээр тэр цалин малингийн чинь би өөр бизнесээ өөр их усүрээс санхүүжүүлж штэ. Нэг хэдэн яаж дэлхий дээр тийм байх юм. Та тэгээ бодиттой ярилцаж үзв үү? Ой ер нь хэдүүлээ хүчиш гэд. Нэг таал ярьтаа. Би танаа хоёрыг дунд зуурчилж өгөх. Харин тэгэж. Чи нэр энэ төлөө юу л да. Чи 10 жил хүүхдүүдийн өнгөө тоглуулахад юу нь болохгүй ба. Чин төлөө явж чадах уу? Би наадах дээр чи айгүй болгоомжтой автчих. Яагаад гэж? Нөгөө парк аврыг хөдөлгөөн байгаа шүү дээ. Залуучууд байгаа шүү дээ. Тэгэхээр би тэдрийг харцсан байхгүй. За энэ ард нь айгүй бол бод байгаа да. Нөгөө хард байгаа да. Тий. Хараад байсаггүй юм аа. Бас яг хэдэн залуучууд яваад байна. Дэмжиж байгаа. Тэрийг бол дэмжиж байгаа. Зүгээр та хоёрыг мэдээж тэр хөдөлгөөнийхөө харалтай үзэж байгаа. Энэ тухай асуулт асуугараа гэсэн. Тэгвэл та бэлэн байгаа юм байна. Гэхдээ та бодтой барьц чинь, МСС-тэй барьц чинь тийм үү? Гэхдээ аливаа нэг юмыг одоо ер нь жоохон шудраг хийх хэрэгтэй байна. Одоо зөвхөн чийч сонгоомд шүү дээ. Чинийхийг онцолж ирээл хүчингү болгоол дараа нь байгаа эхлээд чамайг хүчингү болгож байгаа. Тэгэл тий дараа нь хүмүүс байгаа гэдгээр би ойлгохгүй байхгүй аливаа нэг юм дээр. Үнэхээр одоо нийт Улаанбаатар хотод нэг 10,000 гаруй газар олголт хийгдсэн байт юм лээ. 10,000 гаруй газар олголтыг нэг бүрчлэн шалгачаад тий үнэхээр энэ болохгүй байна. Иймгүй л өөр. Тэгэхгүй нэг замын хажууд булан тохоо ингэсэн байна, замдаар ингэсэн байна гэд нэг 30 хэдэн бол паналны юм байгаа шүү дээ. Жижиг. Тэгээд нөгөө ганц дүнжин гарав гэхээр болохгүйсэн юм шиг байна. Тэгээд бүгдийн олон түмэнд бол нэг 40 газар гэдэг. Тэгээд чи тэр 30 хэдийн үзээрэй заа. Нэг зам мам, нэг жоохон ийм булан тохоо ингэсэн тэгсэн гэ. Тийм л юм байна. Та хоёрын ярьслага юун дээр улс төрийн төвийн сонин дээр бас хийгдэж гарна. Нөгөө юунд хэвлээд борд дээр буулгаад хэвлэнэ. Тэгэхээр та бол хотын даргад бол энийг өрөөлж чадна гэсэн үг үү те? Юу? Паркинг газрыг өгчий. Бодч үг, би ч үгүй. МСС. Би илт хэлсэн шүү. Би тэр ич нотоо ингээ сайхан хийгээд хөд бэлэн байна. Тий. Энийг тэгээд ингээд би мэдэж байгаа. Тэгээд одоо энэ эсрэг зөндөл юм ярих байх л та. Юу энэ нараа одоо ослогдлаа ярьж байгаа ч гэх юм уу. Тэг үнэхээр энэ хийх хэцүү зүйл биш байхгүй юу? Энэ бол зүгээр л аливаа юм нэг хийвэл би бол өөрөө мэддэг 100 төгрөггүй явжсэн мэддэг байхгүй. Заавал их баян болохгүй ч юм уу. Заавал юмд өгч чадах хэрэггүй шүү дээ. Автобусны 100 төгрөггүй кондуктор загнуулаад явж болж л байсан юм гэж. Тэгэхээр бол надад бол их тэгж тийм үстэй ер нь. Та ер нь голомтынхантай найз байсан уу? Үгүй юм уу? Хизэж байгаагүй. Хизэж байгаагүй. Ажнаа Батэрдэнтэй. Битүүр найз. Цагаан шонхрын ихтэй байна. Битүүр ах トゥ. Инкулттэй, инкулттэй. Биднээс нэг үе яних. Бадам жунаатай. Жунаа ахтай би тийм бас нэг ойрхон биш шүү дээ. Хотын ерөнхий менежер гээл яадаг.
шадартай ойрхон тэрнээс биш би нэг уулзч уучраал наануу цаануу гээл одоо наадан болно. Мэдээж инкул дарганд ирж байгаа юм чинь одоо их хурлын гишүүн инкул ирж байгаа юм чинь наануу цаануу орн Монгол хүмүүс байна. Тэрнээс нэг тийм өөр холбоо болно их байхгүй. Алтан биднес бизнесийн л түн шүү дээ. Just би таньна. Бүгдийг асууж байна. Эндээс зүгээр би юу нэг юм асуучих. Бас хүмүүс сонирн байж магадгүй. Эх орон телевизийг та хэдэн хувийг эзэмшдэг вэ? За 34% эзэмшдэг. Нөгөө хоёр хөрөнгө оруулагч нь тэгээ 33 нөгөө тэгшлэл яг дүүгээр эхлүүлэл 34 гэлвчсэн л. Ажнаа Бат Эрдэнэ цаан шохрын ихтэй хоёр. Энийг бол нуух хаах юм байхгүй юу гэнэ. Өөрсдөө чи нэр дээр өгдөг. За тэрийг мэдэхгүй байна. Юу хэвлэл мэдээллээс өөр эзэмшдэг энэ тент хувь байна уу? Байхгүй. Нэг биднес ч өөрсдөө тийм хэвлэл мэдээлэлс жоохон өндөд хүмүүс. Одоо би амьдралдаа их орон телевизээр орж үзээгүй шүү дээ. Өрөөсөө гинт хаяа нэг санаж байгаа нэрийн телевиз гэл боддог болохоос биш. Нэг хүн инж танихгүй. За яг хөө тэр захирал залуугийн тань. Таныг хүмүүс яаж ингэж баяжсан бэ гэж сонирхож байна. Ажил хийлтэй. Өөр юу гэдэг юм бэ? Шүн нойргүй хон зөндөөн зовлон байгаа шүү дээ. Ингээд гэгээтэй талаас нь харж байгаа хэл та. Эний чинь цаана яг түнтэй тэнцэх хэмжээний бас л ачаа байна шүү дээ. Миний бодлоор та их нээлттэй хүн биш байх тийм ээ. Нээлттэй байгаа үстэй. Гэхдээ одоо бол нээлттэй. Гайхалтай юм байна. Тийм би найз нартайгаа бол нээлттэй. Над нууж хаагаадах юм алга. Нийлж ирэл амьдрал юм чинь их нууж хаагч гэж юу ийдгээр. Тэгээд хэвлэл мэдээлэлээр ийм их домог үсгч тэрэндээ огт хариулахгүй суuna гэдэг тав сонирм юм аа. Юу гэнэ. За баахан мис хүүхнүүдтэй таныг холбож өчт юм байна. Би баахан мисүүдийн нэг жижигсэн марччих юм үнэндээ. Азийн хатан хаанч гэнэ юу гэж байна. Одоо тэгээд битсэн байдгийг. Хоёртой холбогдсон. Би ч бас хантай 3 над сайхан хүү гаргаж өгсөн их нэртэй би их нэртэй хайртай миний их нэр гайхамшигтай сайн мэгтэй зүрхэн зорхой байж хатал надад 3 хүү гаргаад өгсөн ч яхав гэд ийм л эмэгтэй байхгүй юу. Тэгэхээр тэр эмэгтэйг би хайрлахгүй байж яаж чадах юм. Би бол газ булан тойрол зүхтэн шүү дээ. Чи өхнөө төргүүл ер нь хэд хоног амьдэрчмаар шүү дээ. Эмэгтэй хүн ихнэрийнхээ төлөө сургуулаа хийсэн тийм. Тэгээд тэр чинь яг зүрх зорхоо хүсэн ч яг төрнө гэлдэг чинь би нэг сурдаг баатар болол $50,000 гэж юм. Тэр үеийн $50,000 чинь 89 мэс гэдэг ч одоо тэр үеийн $500 болъё гэж мөрөөддөг шул үе шүү дээ тэр чинь. Тэгэхээр тэр үед л $50,000 гээл тэр ямар ч гэсэн би олох ёстой л гэж бодсон. Тэгээд зөндөө юу өстөд тэр чинь бол баг тэр үед сургууль хаян гэдэг чинь амар юм баггүй юу. Одоо ээж аавын зүгээс эгч нарын эгчийн зүгээс ер нь тэгэл бараг л нийгэм болохгүй юм хийж байгаа юм шиг ойлгодог тэр үеэсэн шүү дээ. Тэгээ би харин ч баярлалтай шүү дээ. Шаал дэмий тэн 4 жил яагаад суудсан бол те утгарт шүү дээ. Харин цаг хугацаа. Та одоо яг хийхэр төлөвлөж байгаа их хурлын гишүүнийхээ хувьд төлөвлөж байгаа ямар ажил? Би дунд говьт маш том бүлэг гөрүүлийн парк барих ажилд ер нь үлдсэн амьдралаа тэр бас нэлээд зориулъя гэж бодож байгаа. Дэлхийн хамгийн том паркийг хий, аялал жуулчлалын төв бүс нутаг болгоё. Тэгээд нэг жилдээ 1 сая хүн ирнэ үз. Тэгэл 5 сая сүвнэрийн хийн үз. Бүр дэлхийн хэмжээний парк. Дунд говьт ч одоо бүлэг гөрүүлийн тийм стандарт бий юу? Байна. Гол нь тэр хэсэг дээрээ болохоор оюун гэрэл сайд биднес урчигдрал уулзаад ерөнхийдөө бүх юмнуудаа дунд говь хийгддэг тохирсон. Дунд говь бол яг төв бүс нутаг. Өмнө говь бол уул уурхай адэр нэлээ хөгжчихсэн. Дорн говь бол нэг аж үйлдвэрийн парк. Тэгэхээр бас нэг дунд говьт нэг юм байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр өмнө говь руу яг байгааг нь бол тухайлан бүр үнэтэй тийм аялал жуулчлалын бүс нутаг болгоод яг ч нэг одоо багс сүргээд ингээд за энийг гаргахад би оролцсон юм да гэж одоо хэлэх дуртай одоо тэрэнд орох дуртай хүмүүс зөндөө байд юм билээ л дээ. Тэгэхээр наривчилсан тэр юм нь бол тэнд нэгээд дунд говьт бол хамгийн том одоо тэр entertainment юу юм бүгдийг хийж гэж. Одоо яг орчин үеийн шаардлага. Орчин дэлхийн хамгийн кинотай, сүгнэр зардаг газартай, бүх юм тустай бүр 5 утаа зочд буудал хэд байдгийг
Энэ бол ганц Нисэх онгоцны буудалтай. Нисэх онгоцны буудалтай 20 30 жилээр ингэж бодож хийх хэрэгтэй л дээ юм. Тэ? Тэгээд дараагийн залуучууд мэдээж үргэлжлүүлээд хийнэц. Тэгвэл үнэхээр одоо дэлхийн номер 1 паркийг л хийх зорж байна. Төлөвлөгөө гарсан уу? Энэ ажил нь одоо ажлын хэсэг гэдэг энэ Канада, Америкаар явах хэвээр. Тэгээд нөгөө Канада аягүй цастай байгаа учраас гэж жоохон хойшлсон. Цагаан сарын өмнө явах байна уу? Хойно явах байна. Хоёрын хөрөнгөөр үү? Яг нөгөө аялал жуулчлалын дийцэд тэндээс бас яамнаас хэдэн манай компаниас нэг хэдэн техник санхүүжилтийг бол манай компани гэж ярихаар нөгөө сурцснаар яриад байна. Миний хувь эзэмшдэг компаниас гэтэр гэж тий. Тэгэд ингээд явна, хийн. Тэгээд их сонирхолтой сэдв. Гоё сэдв. Гоё сэдв. Ер нь үндэсний бизнесмэнүүд маань Монголд үлтгэл юм жоохон хийх хэрэгтэй юм байна да. Тийм. Юу Лас Вегас шиг юм хийх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр цаг үе өөрчлөж одоо дандаа бид яхаараа одоо хоцорч явах хэрэгтэй. Тэ? Би бол монголчуудаа илүү гэдэгт итгэдэг. Энэ ард түмэн бол илүү ард түмэн гэдэгт. Дэндүү их ирч хүчтэй болохоор хоорондоо нэг үзэхээр дайн шиг үзсэн шүү дээ. Тэ? Бүгдээр их омглон халуун. Өнөөдөр дэлхийгээс гараа явахаар л монголчууд илүү гэдгийг өнөөдөр ойлгоод шүү дээ. Одоо энэ явж байгаа манай цэргүүд бол гайхалтай гэж байна шүү дээ. Эхлээл очин нэг сар ингээл нөгөө гоё Франц гэсэн цэрэг, Америк цэрэг хараад жоохон хараад. Тэгэл гадаа нэг бөмбөг дэлбэр нь нөгөөдөл ширээн дэгуур орохтол Монгол цэрэг буугаагаар барайл цуснд нь байж шүү дээ. Тэгэд явж байгаад хамгийн 1 сарын дараа 2 сарын дараа хамгийн дийлцсэн цэргүүд болцсон. Эднээс бол нэрээ жоохон мяа гараад юм байна гэд ойлгоцсон байгаа байхгүй. Тэгээд хамгийн хүнд нь одоо хамгийн юунд одоо Монгол цэрэгт яг байлах хамгийн дуртай. Тэгэхээр тэднээс гараал дэлхий дээр илүү гэдгийг мэдрээд байгаа байхгүй. Би дотроо л үзээд байхаар чинь нөгөө хамаг юм устгаа ичиж. Дэлхий дээр том байхын тулд ямар. Түүхийн чиглэлээр та юу их вэ? Би таныг түүхийг сонирхдаг гэж ойлголоо. Ер нь бол дэлхий дээр одоо нэгдүгээр Чингис хааныг мэдчих. Их хааны. Эзэн хаан Чингисийг мэдчих. Хоёрдугаарт Монгол үлэг гөрүүлэл байхгүй. Тий. Тэгэхээр бид энийг би бол зөвхөн Чингис хаан гэдэг нэр бол хэдэн 100 тэрлион доллар л гэж би хоёудаа боддог. Өнөөдөр нэг арх тамхин дээр л тавиад байна л да. Нэг сайхан кино хийчихэж байна. Хийн над мөрөдөл байна. Тэгэхээр дахиад өнөөдөр хичнээх мөнгө байгаад тэгж дэлхийг эзэлж чадахгүй гэдэг чинь үн цэн нь шүү дээ. Тэр тийм үн цэнийг бид гаргаж ирэх хэрэгтэй. Энэ бид хийхгүй бол хэн ч хийхгүй шүү дээ. Тэгэхээр энэ зохицолборууд бүгдийг юм бүтээхийн төлөө явна л да. Спортоос та ямар спорт сонирхолтой? Би юу өөрөө юу? За одоо сакс их тоглодог байлаа. Тэгээ нуруу намх учраас тэгэл өдөржин л зааланд л байж идэг гэсэн. Тэр үчи гой туранхаас янз юм байл шүү дээ. За. Бүтээрийн нэвтрүүлгийн цаг аль хэзээ дууссан. Тийм. Нэгэн сунж ярилцлаа. Тэгээд анхны ярилцлага та бүхэн. Бүтэн цаг гаруй эфирээр одоо тэр үнэн нөө энэ үнэн нөө тэгсэн гэсэн гэдэг асуулт асуухад жоохон харамсалтай байлаа. Дараагийн удаа арай тийм бодиттой асуултуудад тулгарч ярих байх гэж бодож чинь үлэг гөрүүлийн паркийн чинь тухай түүхийн тухай юу их гэж нутаг орондоо юу хийв тийм ээ дид үтц гэдэг ийм сэдвүүдээр дараагийн ярилцлагууд маань өрнөх болтугай гэж бодож байна. За их баярлалаа. Тэгээд анх удаага хоёлоо уулзлаа. Таны ажилд бас би бодож яваад нэлээд тийм халуун гашуун гоё бас ярилцъя гэж бодсон. Тэгээд одоо л өөрчн бах мөнгө авцсан гэл яаж аа гэж бодож байгаа. Гэхдээ мөнгө аваагүй үстэй. Тэгээд өөрчн бас баярлаа. Ингээд сайхан халуун яриа өрнүүлээд ажлын амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Тэгээд бас тэр нөгөө хаалтын гөрөөгүй боолно гэсэн тэрийг бас нэг хийчээрэй. Тэр чинь бол илүү гоё юм шүү. Ингээд энэ хэвлэл мэдээлэл гоё нээлттэй хэнийг нь болохоор мөнгө төлчөөд өөрөө гоёор өчүүлээд муухай өчүүлдэггүй ийм байж энэ шудраг биш шүү дээ. Тийм учраас энийг их хэл санаачилж аваад ч юм уу амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр миний урилгыг хүлээж аваад цензургүй ярианд ирж цензургүй ярьсан. Тэнд бас баярлалаа. Дараагийн ярилцлага маань ховживын югаар биш тийм ээ. Илүү ажил хэрэгч бодиттой байгаасаа гэж хүсэж байна. Ингээд таны ажилд бас амжилт хүсье. За их баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Эх 5 гарагийн 21 цаг хүртэл баяртай үзэгчдээ.
За баяртай. Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино гэдэг ингэ зовж явах хэрэгтэй тий. Энэ төрийн бодлого гэдэг нь хайц юм. Үс ахаар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үс санаад байгаа юм шиг. Надаа ус санаж байх хэрэгтэй. Би бол түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө явна. Арчлалын төлөө явна. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр нөхөр бүрэлдэхүүнийхээ энэ зал дуртай юм аа тий. Ардын намд бас илсэх гээд очсон чинь намайг болохоор намын нэг сэв суулгана гэдэг аваа. Бас нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намд яг хүчтэй жийж гаргаж өндөр хайсан юм шүү дээ.